Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared, I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор хавдар судлалын үндэсний төвийн захирал доктор Төмөрбаатар хүрэлцэн ирээд байна. Танд орой мэнд хүргье. Баярлалаа. Танд ч гэсэн орой мэнд хүргэе. За, таныг өрөх болсон шалтгаан бол олон байна. За, цензургүй яриа нэвтрүүлэг хавдрын эсрэг аян зарлаад 14 хонжийн. За, энэ аяныхаа хүрээнд улсын хурлын гишүүд болоод цензургүй ярианд оролцсон нийт 60 зочин байд юм байна. Тэд нарт захиа бичлээ. Захианы утгыг бол та бас мэдж байгаа. Үзэгчд мэдэхгүй гэж магадгүй жоохон тайлбарлаад өгөх юм. Захианд бол хавдар судлалын үндэсний төвд нарийн зүслэг бүхий мэрэгжлийн одоо орчин үеийн шаардлагат нийцсэн компьютер томограф байдгүй. Нөгөөх нь болохоор 2010 онд шавын тавьснаас хойш баригдаж дуустдаг нэг өргөтгөл байдаг. Энэний мөнгийг төсөвт суулгаж өгөөч ээ. Хүн ардын өвчлөл хэтрэлээ гэсэн ийм утгатай захиа байсан. Тэгэхээр төмрөө дарга яагаад хавдар судлалын үндэсний төв манай Монгол улсын цорын ганц хавдрын эмнэлэг үйжиж өнөөдрийн хүртэл компьютер томографгүй байгаа юм бэ? Тэгэхээр ер нь хорт хавдрын онцлогоонд бол зайлшгүй шаардлагатай том төхөөрөмжнийг бол компьютер томограф буюу хүмүүс CT гэж ярьдаг. Энэ том төхөөрөмж байна. Тэгэхээр түүхээр бол их л олон зүйл ярихаар байна л да. Тэгэхээр 2009 онд хавдар судлалын төв Монгол улсын засгийн газар Австри улсаас хөнгөлөлтөө зээл аваад тэрүүгээр хавдар судлалын үндэсний төвийн онцлогын эмчилгээний том төхөөрөмжийн хангалтыг хийх ийм анхны яриа хэлцэл явагдсан юм. Дараа нь бол 2 удаа засгийн газрын комиссийн хуралдаанаар энэ асуудал яригдчихад нэлээд цаг хугацааны хувьд бол нэлээд явсан л та. Ингээ 12 оны их хурлаар орж энэ зээл маань сорхин батлагдсан. Тэгэхээр хавдар судлалын үндэсний төвийн хувьд бол бид нэр тэр төслөөрөө компьютер томографи аппарат авчаа гэсэн. Ийм төлөвлөгөөтэй байсан. Гэтэл аливаа сайн юм цадаа мунтахгүй гэдэг бас үг байдаг шүү дээ. Цаг хугацаа маань хоошоо яваад 12 онд үндсэндээ их хурлаас одоо батлагдсан төсөл маань хэрэгжлэгөө 13 14 оны нөрөө өгдсөн юм аа. Тэгээ энэ хугацаанд бол бид нэр компьютер томограф Паул төслөөрөө шийдчихээ. Ягаад тэгэхээр эдийн засгийн хувьд бол бас өндөрлөлттэй цаг үе байсан л та. Тэгэж явжгаад гэтэл нөгөө төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлгийг нэг эмнэлгийнхэн зориултыг болиулаад тэгсэн. Шүүх прокурорын байгууллага ашиглахаар ингэж болоод тэнд тавигдсан байсан CT MRI 2 аппаратыг хавдар судлалын үндэсний төвд одоо шилжүүлэх гэсэн ийм засгийн газрын шийдвэр өгсөн. Алтан ерөнхий сайдын засгийн газрын үед. Ингээ бид нар бол үндсэндээ нөгөө төсөл дээр тавьдсан байсан том төхөөрөмжөө хасаад нөгөө том төхөөрөмжийг хүлээж авахаар ингээд бэлтгэлээ хангаад байр саваа янзлаад бэлэн болцсон байсан. Гэтэл 14 он 15 он болоо явсан чинь нөгөө том төхөөрөмж маань буцаад тухайн эмнэлэгтээ үлдээд нөгөө барилга маань эмнэлгээрээ ашиглагдахаар ийм шийдвэр гаргацсан байхгүй юу. Тэгэхээр үндсэндээ бол тэр бид нар бол 4-5 жил одоо тэр төсөл дараа нь нөгөө засгийн газраас өгнө гэсэн CT аппаратыг хүлээж байгаа л энэ цаг хугацаа өнгөрчээ. Тэгээ энэ жилийн хувьд бол бид нар 16 оны төсөв хийх явцад бол эрүүл мэндийн спортын яамд бол саналаа тавьсан л да. Манайд одоо онцлогооны том төхөөрөмж CT аппаратаар хангаж өгөөч гэж. Тэгээ яг энэ процесс нь явж байгаад үнэхээр эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод тавигдаагүй ийм л байдалтай байна. Тэгэхээр танад онцлуулж байгаа, үзүүлж байгаа өвчтнүүд өөр хувийн эмнэлэг рүү юм эсвэл гадаад руу явж томографт харуулдаг байх нь. Тэгнэ л те. Өнөөдөр яг харьцангуй манай эмнэлэг дээр байхгүй гэхэд одоо зарим нэг улсын эмнэлэг дээр бүр хувийн хэд хэдэн эмнэлгүүд дээр нэлээд орчин үеийн
одоо өндөр хүчин чадалтай тэр компьютер томограф аппарат байгаа учраас хүмүүс маань явж л харж байна. Тэгэд Алтан уягийн засгийн газрын үед лөө би санаж байгаа аймагуудад томограф өгсөн шүү дээ. Тэгэхэд танаас бас нэгийг өгчөж болоогүй юм уу? Эсвэл нөгөө шийдвэрээсээ болоод болчихсон. Яг хэвдээ нөгөө бас л төслөөр хангачна гэдэг л нэг л ийм хүлээлт байсан л та тэр үедээ. 11 аймгийг бол компьютер томографаар хангасан. Нилээн одоо бол нилээн орон нутгатаа онцлогоо хийх боломж бол бас бүрдсэн. Тэгэхээр одоо тэр төрийн албан ордны хажуудлын төрийн албан хаагчдын эмнэлгээрээ баригдаж дууссан. Тэр томограф одоо хаана байх вэ? тэндэл байна. Хэрэглэхгүй. Тэр эмнэлэг дээр хэрэглэхгүй үндсэндээ ингээд хадгалтын байдалд байгаа л гэж би бол ойлгож байгаа. Зүгээр нүдэрээ хараад. Томограф ер нь ямар үнэтэй вэ? Ер нь хүчин чадал онцлогооныхоо тэр хүчин чадлаас шалтгаалаад зүгээр одоогийн зах зээлийн нэг ойролцоогоор нэг тэрүүн 3-400-аас нэг 2 тэрбумын хооронд байна уу да. Тий. Тэр нөгөө хүчин чадлаасаа шалтгаалж. Тий. Одоо манай хувьд бол нэг тэрүүн 6-700 сая орчим төгрөгөнд бол манай өнөөдрийн шаардлагын хангасан том төхөөрөмжийг бол авчих боломжтой л байна. Тэгэд сая 2016 оны төсөвт бол танах энэ томографыг авъя гэсэн саналаа өгсөн. Эрүүл мэндийн яам дэмжсэн, сангийн яамн дээрээс улсын төсвөөс хасагдчихсан. Хасагдах ч юу ах вэ? Эхнээсээ л тавигдаг байх. Ягаад тэгэхээр хөрөнгө оруулалт бол үнэхээр бас хүндрэлтэй байгаа юм шиг байна нэрийгт. Тэрнтэй холбоотой л тавигдаг явсал та. Одоо иргэд ингээд гадуур одоо хувийн үнэтэй эмнэлгүүдэд томографт харуулхад одоо 250-аас 400 мянган төгрөгийн хооронд байна л та. Хэрвээ танад тэр томограф тавьчих юм бол эрүүл мэндийн даатгалаараа тэрний тал үнээр үзүүлэх боломжтой юу? Даатгалаар одоохондоо бол яг компьютер томографийн зардлыг гаргана гэсэн тийм шийдвэр бол гараагүй байгаа. Миний өнөөдрийн мэдж байгаагаар бол ер нь бол яг хоо манай хавдар судлалын үндэсний төв манайх ч улсын байгууллага төрийн эмнэлэг учраас биднэрт бол тэр онцлогоо хийсний одоо үр дүнд ямар нэгэн ашиг олоод байх тийм зорилго байхгүй учраас одоогийн тэр хувийн эмнэлэгт хийж байгаа тариф бол манай дээр бол хямдарна. Хямдрах уу? Хямдралгүй байх уу? Тэр одоо томографийн үнийг одоо эрүүл мэндийн даатгалаар үзүүлдэг болохын тулд тэр заавал хуулийн өөрчлөлт оруулах юм уу эсвэл яамн дээр нь журмаар шийдчихдэг юм уу? Сая бол яг хоо эрүүл мэндийн даатгалын хуулинд нэлээд эерэг өөрчлөлтүүд орсон. Сая энэ жил орсон байгаа. Тэрэн дээр бол яг хоо зүгээр компьютер томографийн онцлогооны хувьд биш. Жишээ нь өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн хувьд бол даатгалаас даахаар нэлээд олон тийм сайхан зарлтууд орж өгсөн. Одоо тэр бол үндсэндээ бол 1 сарын 1-ээс хэрэгжээ явчихна. Одоо зарим нь бол сая 7 сарын 1-ээс хэрэгжээ явж байгаа. Тий. Манай хувьд ч гэсэн хавдрын хувьд одоо яг энэ одоо нэгэнт яригдсан учраас хавдрын эмчилгээний асуудал төр хөнгөлжлөх тусламж үйлчилгээ бол их том байр суурь эзэлдэг. Одоо үндсэндээ хорт хавдартай амьдарч байгаа 3 хүний 20 хөнгөлжлөх тусламж үйлчилгээ шаардлагатай байдаг учраас аймаг дүүргийн буюу орон нутагт хөнгөвчлөх эмчилгээг хуучин бол даатгал авдаггүй байсан бол одоо сая өөрчлөлтөөр даатгалаар авдаг. Ганц улсын эмнэлэгч биш хувийн даатгалын одоо санхүүжилт авдаг ийм эмнэлгүүд бол тэр санхүүжилтийг авах тэр боломж бол бас бүрдсэн. Энэ бол маш том үнэхээр дэвшил. За одоо тэгэхээр Улаанбаатар хотод тэгэхээр танай эмнэлгийн хөнгөвчлөх тасаг бол ачааллаа дийлэхгүй байгаа. Тэгэхээр одоо нөгөө эмнэлгийн ачаал ярихаар өргөтгөл рүүгээ хоёлаа орно. Энэ өргөтгөл 10 онд шав тавигдсан мөртлөө одоо 16 он гарах гэж баригдаж дуусна. Тэгэхээр бид нар ер нь хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга бол 81-82 онд орсон, ашиглалтанд орсон. Тэр үед бол үндсэндээ 78-9 оны төлөвлөлтөөр баригдсан барилга л да. Их сайн барьсан барилга. Тухайн үеийн техникийн дэвшлиг бол бүгдийг тусгаж барьсан. Зүйл толгойд улсын буцтуу тусламжаар баригдсан барилга. Тэр үед бол хүн ам бол нэг сая 6-700 орчим мянган байсан. Гэтэл өнөөдөр 3 сая хүрчлээ. Үндсэндээ бараг 2 дахин нэмэгдсэн хүн ам. Хавдрын өвчлөлт тэр үед жилд бол нэг ойролцоогоор 2000 хүрэхгүй өвчлөл байсан бол өнөөдөр бид нар өнгөрсөн жилийн 14 оны статистикаар бол 5483 он шинээр хорт хавдраар өвчлсөн байна. Тэгэхээр бид нар бол ер нь өргөтгөлийн барилга барих ёстой одоо шаардлагатай байгааг бол 2007-8 оноос л яссан. Зураг төсөв нь хийгдлээ. Төсөв мөнгө нь одоо тавигдлаа гэж яваад үндсэндээ ажил бол 10 онд шав тавигдаа, 11 онд 12 онд л ажил үргэлжилсэн.
Ингээ үндсэндээ бол нэг 60 хэд хувийн гүйцэтгэлтэйгээр явж хагаад 13 14 оны нэг эдийн засгийн хямралаас болоод үндсэндээ бүх барилгууд бараг зогссон шүү дээ. Тэр үед бол зогссон. Санхүүжилт байхгүй. Энэ жилийн хувьд бол төсөв дээр ер нь бол манай өргөтгөлийн барилгыг дуусгахад бол 3 тэрбум орчим төгрөг шаардлагатай байсны 1.5 нь бол 1.5 тэрбум нь 15 он тавигдчихсан. Одоо явж байгаа. Дуусгахад бол дахиад нэг 1.5 тэрбум орчим төгрөг шаардлагатай байна. Энэ бас төсөвс тусгагдаагүй байсан. Энэ төсөв тусгагдаагүй байсан. Тэрэнд бидний одоо яг үннийг хэлэхэд бол 1 жилийн өмнө ч гэсэн хэдийн сарын өмнө ч гэсэн өргөтгөлийн барилга ашиглалтанд ороод дотроо томд хөрөмжүүд тавиад ингээд эмчилгээ явагдах юм бол олон хүний амь насыг уртасгах, амь насыг аврах ийм боломж бүрдэх юм байна л да. Тэгээд тавигдаагүй нэгтгэх дээр бол бид үнэхээр маш их одоо сандарсан гэдэг юм уу? Маш их баламгдсан. Тэгээд ямар ч гэсэн одоо бол асуудал бол харин олон хүмүүсийн хичээл зүтгэлээр би энэ дээр ч гэсэн бас өөрөө чинь одоо сэтгүүлч хүний хувьд хоёрдугаарт гэвэл та бол Монгол улсын иргэн хүний хувьд гуравдугаарт бас эрүүл мэндийг дэмжиж энэ одоо хөдөлгөөнийг санаачилж ер нь хавдартай тэмцэнэ гэдэг бол ганцхан эмнэлгийн байгууллагын асуудал бас биш үү. Энд бол иргэдийн оролцоо, төрийн бас байгууллагын оролцоо, хамт олон ингээд олон талын одоо тэр хүч нөөцөөр нийлүүлж иж энэтэй тэмцэтгэлтэй юм олон улсын практикт. Үнэхээр энэ дээр бас өөрөө чинь хийсэн энэ одоо үйл ажиллагааг бол үнэхээр бид бол баярлж байгаа. Бидний хэрэгцээ шаардлага бидний одоо энэ юм дээр нэмээд та бүхэн одоо ганц таач биш таны ард олон мянган хүн бас энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа. Тэглэхгүй яах вэ? Тэгэхээр энэ хүмүүсийн бас одоо энэ дэмжлэгийн үр дүнд одоо олон хүний анхаарал төртлөө. Манай их хурлын төр засгийн анхаарал юу хүрсэн. Өнгөрсөн 7 хоногт тэгэхэд манай эмнэлэг дээр бол их хурлын гишүүд одоо би бас нэрийг хэлмээр байна. Бат Эрдэнэ гишүүн, Саран гэрэл гишүүн, Одон туяа гишүүн, Тэлхаан, Даваасрын гишүүн, Тэрвэж дав гишүүд. Нам намын төлөөлөл, бие даагчийн төлөөлөл. Ер нь бол энэний цаана бол яг их хурлын бүх гишүүд бараг дэмжиж гин гэж би бол ойлгож байгаа. Манай хамт олон тэгж ойлгож байгаа. Тэгээ очсон газар дээр нь байдалтай танилцаад тэгээ буцаж ирээд одоо маргааш нь бид нэр нийгмийн бодлого боловсрол сайжрын ухааны байнгын хороо Батцог дарга дээр хуралдаад үнэхээр ямар хэрэгцээ шаардлага гаргаж өгөөд ингээ одоо бол миний авсан мэдээлэлээр бол нийгмийн бодлогын байнгын хороо маань бусад намын бүлгүүдтэй бусад одоо байнгын хороодтой энэ асуудлыг дэмжүүлэхээр хөдөлж байгаа гэж ийм мэдээлэлтэй байгаа. 4 тэрбум төгрөг төсвөллөөд бид нар оруулж байна гэж Батцог дарга мэдээлсэн байсан л та. Бас J2 гишүүн байна. 50 гаруй гишүүнээс 30 гишүүний гарын үсэг зурулж сангийн сайд боловт явуулсан байлээ. Энэ асуудлыг дэмжиж өгөөч гэх. Тэгэхээр ер нь гайгүй дэмжигдчих байгаа. Бид бол их итгэлтэй байгаа. Тэ их найдвартай. Үнэхээр дэмжигдээд явбал одоо бидэрт бас олон бэрхшээл байна л да. Зүгээр би бас өнөөдөр энэ тулгуундад байгаа асуудлуудаа бас ярих гэж бас олон нийтийн дэмжлэгийг хүлээх энэ ажлын үүднээс ирсэн гэж би өнөөдөр өөрийгөө ойлгож байгаа. Тийм учраас энд бол манай их хурлын гишүүд дэмжиж байна. Энэ асуудал дэмжигдэх болов гэж бодож байна. Бас олон мянган хүн өнөөдөр ихэд Монгол улсад 14 мянган хүн хорт хавдартай амьдарч байна. Үндсэндээ хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгээ шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол хавдар судлалын үндэсний төв дээр эмчилгээ хийх шаардлагатай. Тэгэхээр тэр хүмүүсийн ч гэсэн бас хүлээлт байгаа гэж би ингэж ойлгож байна. Тэгээ энэ дээр Монголын ард түмэн бас дэмжиж явбал бид энэ одоо монголчууд тохиолдоод байгаа энэ том асуудлыг шийдэхэд олон талаас нь хамтраад ажиллавал 1 жилийн өмнө бид нэр өргөтгөлөө оруулах асар их зүйлийг шийдэх боломжтой. Одоо дотор нь тавих том төхөөрөмж гэхэд үндсэндээ ирж байна. Аль хэрэг үнэтэй хэдийн мөнгөний тоног төхөөрөмж вэ? Энэ нөгөө Австрийн хөнгөлөлтөө зээлийн төслөөр Монгол Улсын засгийн газар Австриас авч байгаа хөнгөлөлтөө зээлийн хүрээнд 7 сая еврогийн том төхөөрөмжийг хавдар судлалын үндэсний төвийн одоо яг энэ өргөтгөлийн барилгад байрлуулахаар ингэж гэрээ хийгдээд одоо том төхөөрөмжийн төрөвч нь орж ирж байна л да. Тэгсэн чинь өргөтгөл нь байхгүй. Одоо харамсалтай нь өнөөдөр тийм л байдалтай байна. Хэрвээ одоо ингээд 16 он дуусах санхүүжилтийн тавиад энэ жил одоо ажилласаа хийгээд ингүүл бидний хүлээлт бол нэг эх оны 5-6 сар гэхэд өргөтгөлийн барилга бүрэн ашиглалтанд оруулаад нөгөө ирсэн том төхөөрөмжөөс суйрлуулад эмчилгээ үйлчлэгийг эхэлчих байхаа л гэж
Өргөтгөлийн байр барьснаар одоо танаа ачаалал хэдэн хувиар буурах вэ? Манай хүчин чадал 30-аас 40% нэмэгдэнэ. Тэр дундаа яг өргөтгөлийн барилгад байрлах гэж байгаа тэр манай тасаг ямар одоо нэгжүүд вэ гэхээр өнөөдөр Монгол улс одоо шинээр жилд онцлогдож байгаа хорт тавдрын үндсэндээ 35-аас 40% гэж хэлж байгаа. Илэгний эмчилгээний одоо илэгний мэс заслын төв байрлана. Тэнд бол одоо хэвтүүлийн эмчлэг тасагтай мөн хагалгааны одоо бүрэн одоо хоёр хоорондоо одоо харьцаж хаалга их боломжтой нэгдүгээр зэрэглэлийн операцийн өрхий хаалгааны хэсэг мөн туяа эмчилгээний одоо тэр төслөөр хийж байгаа том төхөөрөмж байрлах хэсэг туяа эмчилгээний хэвтүүлийн эмчлэг тасаг мөн одоо бас хүлээгдэл нэлээд үүсэт байдаг химийн эмчилгээний хэсэг байрлал мөн нөхөн сэргээх эмчилгээгээд манай бол нэлээд олон одоо ачаалланд дийлдэхгүй хүлээгдэл үүсэт байгаа тэр хэсгүүд орох юм л та. Эртэд тэр намын төлөөлөл танаа дээр очиод хэвлэл мэдээллийнхаа очсон тийм танаа одоо элевц нойр булчиргааны тасгийн эрхлэгч үлээ дээ нэцлийн эмч чин бүрэнгийн ярианаас яриг би сонссон. Тэнд ингэж ярьсан. Бид нар одоо ингээд өнөөдөр ачааллаа дийлэхгүй учраас хагалгаа дугаарладаг, ойрчралдаг. Ингээд 1 сар 15 хоног өнгөрөхөд 1 сар 15 хоногийн өмнө 45 хоногийн өмнө үдсэн хүн 10 хүн дутмын 3-ыг нь хагалгаа оройтдаг. Хүлээж агаад. Ер нь бол тийм амар тоо хэлсэн шүү. Хагалгааны хүлээгдэл бол 40 орчим хоногтой байгаа. Одоо бүрэн шинжилгээнд бүрдээд онцлогдоод яг эмчилгээний одоо тийм хагалгаа хийх нэ гэж үндсэндээ шийдэгдээд тэгэхэд бол нэг 40 орчим хоног хүлээж байна. Зүгээр яаралтай тохиолдлуудыг бол бид нэр авчлаа л да. Юу гэж одоо яаралтай цусалтсан байдаг юм уу эсвэл одоо хагалгаа зайлшгүй хийх шаардлагатай бол бид нар 1 хоног 2 хоног хүлээхгүй яаралтай үед нь орно. Зүгээр төлөвлөөд явах боломжтой хагалгаыг бол тэгж төлөвлөж байгаа. Өргөтгөлийн барилга ашиглалтанд ороод манай тэр өргөтгөлийн барилгын тэр илэгний мэслийн төвд бол 2 операцийн хагалгааны өрөө ашиглалтанд орно. Хагалгааны өрөө мөн эрчим тэмцлэгийн хэсэгтэйгээ орох юм. Тэр бол хэрвээ одоо ашиглалтанд орвол тэнд бол 1-р зэрэглэлийн операцийн буюу одоо элэг эрхний шилжүүлэн суулгах одоо тэр шаардлагыг хангасан тийм операцийн байгуулагдах юм. Тэгээ явах юм бол одоо өнөөдрийн бидний 40 хоногийн хүлээгдэл бол 14 хоног дотор орно. Өөрөөр хэлэх юм бол 2-7 хоногийн дараа тэр хүн маань хаалгаанд орох боломжтой болно. Өнөөдөр ингээд их хурлын гишүүдийн хувьд за нэг 1.5 тэрбум гэдэг тоо байгаа боловч тэр нь цаана 15 мянган хүний амьдрал нэг хүний ард 5 хүнээр ботход маш олон хүний амьдрал сэтгэл зүйн асуудлыг шийдэх юм байна. Өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар тэгж ойлгож болох уу? Болно. За сүүлийн үед аимшигтай та сонсогддог болсон. Монгол улс илэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-р байранд орлоо. Ходоодны хор 2-р байранд, Улаанхойдоо 3. За тэгээд Уман хорт хавдар тийм ээ. Бүхний хорт хавдар ингээд дээш өсөх байдалтай байна гэсэн тоонууд сонсогдчихсэн. Энэ үнэн үү? Үнэн бол яагаад юм бол? Тэгэхээр юм байгаа юм л да. Хүн амын дунд зөнхлөн тохиолж байгаа хавдар буюу одоо илэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, уман хүзүүний хорт хавдар, уушигны хорт хавдар, улаан холоо хорт хавдар гэдэг энэ 5 байрлалын хорт хавдар жилд шинээр онцлогдож байгаа хорт хавдрын үндсэндээ одоо энэ мөн мөн тэр хөхөр яатсан байгаа нь Монгол улсад гээд 2015 14 оны статистик л да. Энд бол ингэж гарч байгаа. Энэ 5 байрлалын хорт хавдар бол нийт одоо жилд онцлогдож байгаа хорт хавдрын үндсэндээ 75% эзэлж байгаа. Тэр хажуугийн улаан нь бол дэлхийн хэмжээнд одоо тий дэлхий дээр ямар төрлийн хорт хавдар одоо тэргүүлж байгаа юм бэ, зөнхлөн тохиолж байгаа юм бэ гэдэг байгаа. Уушиг, хөхний хорт хавдар, бүдүүн шулуун гизэс, төрөө булчирхай, ходоодны хорт хавдар энэ 5 байрлал. Монголд бол бүтсэн арай өөр байгаа биз? Тийм байна. Илэгний хорт хавдар бүр одоо дэлхийн нийтийн хэмжээнд бол илэгний хорт хавдар ихний 5 байрлалын хорт хавдарт орохгүй байхад Монгол улсад бол орцсон байж байгаа. За ходоодны хорт хавдар бол байж байна. За умаа үзүүний хорт хавдар, уушигны хорт хавдар, улаан холоо хорт хавдар гэдэг. Эдний хувьд бол ер нь монголчуудын аль болох урьдчилан сэргийлж явах ёстой хорт хавдрууд бол эдгээр л та. Үлдсэн 25% нь бол үндсэндээ нэг 100 орчим төрлийн хорт хавдар тохиолдож байгаа. Одоо би яг энэ юунд дараа нь хүүсээр нь
Хүүсээр гаргасан нэг тийм ангилсан слайд ангиллыг байгаа. харуулъя гэж бодож байна. Одоо өгөөдөө найруулагч аа. Хүүсээр харьцуулахаар одоо эрэгтэй хүн Тэгээд та түрүү асуусан шүү дээ. Элэгний хорт тавдар дэлхийд 1-р өрөнд орж байна уу гэж. 100 мянган хүн амд ноогдох хэмжээгээрээ. А түүнээс нийт тоогоор биш шүү дээ. Монгол 300 сая хүнтэй. Тэгэхээр нийт 100 мянган хүн амд онцлогдож байгаа элэгний хорт тавдраар бол монголчууд бол дэлхийд нэгт байна. За энэ бол одоо нөгөө Одоо энэ хүүсээр яг ялгсан. монголчуудын дунд зөнхлөн тохиолдож байгаа 10 байрлалын хорт тавдар хүүсээр нь ятсан юу ангилсан байгаа. Тэгэхээр элэгний хорт тавдар бол эрэгтэй эмэгтэй хоёр өсөнд хоёуланд нь адилхан 1-р өрөнд явж байна. За хоёрт нь ходоодны хорт тавдар. Хоёр өсөнд хоёуланд нь нэгт байна. За гуравт нь гэхээр эрэгтэйчүүд улаан хоолой, уушиг, улаан хоолой, бүдүүн шулуун гэдс нойр булчирхай гэдэг энэ 10 байрлалын хорт тавдар. Тэр хойтлих бол хувь нь шинээр онцлогдож байгаа хорт тавдрын эрэгтэй хүсэнд онцлогдож байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд бол уман хүзүүний хорт тавдар, улаан хоолой, уушиг, бүдүүн шулуун гэдс хөх гэдэг ингээд 10 байрлалын хорт тавдар байгаа л да. Тэгэхээр элэгний хорт тавдар бол хоёр хүсэнд хоёуланд нь өндөр байна. Хоёуланд нь өндөр байна. Тэгэхээр энэ монголчуудын хорт тавдрын элэгний хорт тавдрын өвчлөл өндөр байгаагийн шалтгаан үндсэндээ одоо 60-70 оны үед хүн амын дунд өрөө тохиолж исэн А вирусын халдвар гэж нөгөө бохир гарын шар гэдэг те тэрнтэй холбоотой их олноор хүмүүс өвдсөн. Тэгээд тэр үед бол эмнэлэгт ариут юу буцалгаад хэрэгэлдэг шиприц хэрэгэлдэг байсан. Зүүн ч ялгаагүй те олоодоо хэрэгэлдэг. Энэтэй холбоотой хүн амын дунд бол элэгний хорт тавдрын өвчлөлт бол одоо их тархсан. Тэгэхээр элэгний БЦ вирусын халдвар өндөр байна гэдэг бол тодорхой хугацааны дараа буюу 20-с 30 жилийн дараа бол элэгний хорт тавдар шилждэг. Одоо бол яг тэр цаг үе явж байна л да. За ходоодны хорт тавдрын хувьд бол монголчуудын дунд бол бас өндөр байгаа. Үндсэндээ ходоодны хорт тавдар, элэгний хорт тавдар бол нийт хорт тавдрын 50 орчим хэвчилж байна. 50 орчим хэв. Тэгээ монголчуудын дунд одоо дараа нь бид нар бас яригдах байх. Ямар шалтгаан, яавал урьдчилан сэргийлэх ёстой шалтгаан юу гэдгийг ч гэсэн бид нар ярих байхаа гэж бодож байна. Энэ насваралтаар ер нь энэ хорт тавдрын хэмжээнд ямар хувь байдیں۔ Одоо за 14 оны үеэр одоо яг энэ тав хүнд харуулж байгаа бол хорт тавдрын өвчлөл насваралт, насаар. Тэгэхээр одоо ингээд 0-оос 75 нас гэдэг энэ доотлын баганд байгаа гэж. улаан. Тийм. Юу тоон, доотлын тоон. Энэ хөх нь болохоор өвчлөл, хорт тавдрын өвчлөл. Улаан нь бол насваралт. Үндсэндээ өвчлөлүүд дагаад насваралт хүртэл бас л адилхан өссөн байгаа гэж. Тийм. Тэгэхээр энэ дээр бол нэлээд тайлбар хэлэх ёстой л доо. Тэгэхээр ямар насныхан хорт тавдраар их өвдөд байна. Одоо манайх ярьдаг шүү дээ хүүхдүүд хорт тавдраар их өвдөж байна. Хорт тавдар залуудж байна гэж хэвлэл мэдээлэлээр гараад идэг. Тэгэхээр яг одоо бид нар энэ дээр тайлбарлахад бол өнөөдөр хүүхдийн хорт тавдар бол нэг жил чинээр онцлогдож байгаа хорт тавдрыг 1 орчим хувь гэж байна. Одоо бүр бодиттой тоо хэлэх юм бол 2014 онд 51 хүүхэд хорт тавдраар өвдсөн байна. 19 хүртэлх насны хүүхэд шүү дээ. Тэр нь бол 1% орчим. Тэгэхээр сүүлийн 10-аад жилийн статистикийг харахад бол хүүхдийн хорт тавдар нэмэгдэж байна гэсэн тийм төр зургуул харагдахгүй байна. Энэ бол ерөнхийдөө нэг одоо тогтмол түвшиндээ байна гэж. За тэгээ саяхыгаа дахиад гаргахад үндсэндээ нийт хорт тавдрын 83%-ийг 45-аас дээш насных эзэлдэг. 45-аас дээш насных. 45-аас дээш огцон өссөн байгаа биз? Тийм байна. За хүн амын одоо цөөхөн хувийг эзэлдэг 60-аас дээш насныханд хорт тавдрын шинээр онцлогдож байгааг 51% ногч. Тэгэхээр энэс юу харагдаж байна гэхээр хорт тавдар маань наснаас хамааралтай юм байна гэсэн бид нарт тийм дүр зураг байна. 19 наснаас 45 насныхан бол шинээр онцлогдож байгаа хорт тавдрын үндсэндээ нэг 16% эзэлж байна. 45-аас дээшээ бол их. 45-аас дээш бол 83% эзэлж байна. Тийм байна. 60-аас дээш наснд бол нийт онцлогдож байгаа хорт тавдрын талаас илүү ногч байгаа учраас насны хамааралтай гэдэг бол энд харагдаж байна. Тийм учраас бидний одоо эмчрийн хэлдэг шүү дээ 40-оос дээш насныхан эмнэлэгт заавал
жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж явах хэрэгтэй. Нэг ийм тоо бас байгаа. 4 хүн дутмын 3 нь оройтож онцлогдчихно гэж. Шинээр хор тавдралж байгаа. Одоо юу гөх бах, графикийг гөх бах. За одоо энд байна. Тэгэхээр Монгол улсад нас орж байгаа 5 хүн дутмын нэг нь нийт нас орж байгаа хүмүүсийн 22% эзэлж байгаа. 5 хүний жилд нэг 16 орчим мянган хүн нас орж байхад тэрний 22%-ийг бол зөвхөн хор тавдрын нас оролт эзэлж байгаа. Бидний одоо монголчуудын хамгийн одоо эмзэглэж хамгийн анхаарч явах зүйл бол энэ хор тавдрын үе шатнд эрт үедээ илэрх нь хамгийн ачаал чухал. Хор тавдрыг үндсэндээ 4 шатанд хуваадаг. 1 2 3 4 шат. Гэтэл өнөөдөр одоо бид нар түрүү ярьсан шүү дээ 5483 хүн шинээр хор тавдраар онцлогдсны 4 хүнийг 3 нь хожим үе шат буюу хор тавдрын 3 4 дугаар үед онцлогдож байна. Тэгэхээр энэ маань төгс эмчлэгдэх магадлал тэр хэмжээгээр буурна л гэсэн үг. Эрт онцлохын тулд яах ёстой? Эрт онцлохын тулд эрт эмнэлэгт үзүүлэх ёстой. Онш бүрэн зөв тавигдсан байх ёстой. Тэгэх юм бол хавдар бол төгс эмчлэгддэг өвч. Өнөөдөр манайх нэг ийм айдас бил дээ. Үнэхээр хор тавдар бол хүнд өвчин. Хор тавдраар өвдлөл гэвэл одоо ингээл миний одоо амьдрал дуслаа гэж ойлгодог. Гэтэл өнөөгийн ангаах ухаан манай монголч гэсэн бид бүхэн олон асуудлыг шийдэж байгаа. Өнөөдөр 1 2 дугаар үедээ онцлогдоод 3 дугаар үеийн их үе шатнд ч гэсэн онцлогдох юм бол хор тавдар нь бүрэн эмчлэгдсэн хүн олон зугаараа байна. Өнөөдөр тэр хүмүүсийн дуу хоолой бас хэрэгтэй байна. Энэ дээр би бас өөрөө чинь дахиад бас өөрчлөлт талархаж байгаа хэлмээр байна. Нийгэмд танигдсан тэр фигурүүд өөрөөр хэлэх юм бол хавдрыг даван тууллаа гэдгээ бол уул нь ингэж зарлаж явах хэрэгтэй юм байна. Зарлах. Бид хаяа сонсдог штэ. Тим жүжигчин тэгж гин. Тэ? Хор тавдраар өвдөд идгсэн гэж байна. Идгснээ өөрөө зарлж гин гэдэг. Бид нэг мэдээлэл одоо бол ямар ч хэлээр мэдээлэл авах боломжтой болсон. Монгол тэр бас өгүүлбэдэг. Өнөөдөр хор тавдрыг даван туулахын тулд тэр даван туулсан хүмүүсийн тэр түүх босод хүмүүст маш үлгэр дуурайл болох хэрэгтэй байдаг л да. Үнэхээр энэ тал дээр бол таныг бол би бас олон зүйлийг хагалсан шинэлэг тийм уур амьсгалыг энэ хавдрын эсрэг тэмцлийн үйл ажиллагаанд оруулж байна гэж бас ингэж үзэж байна. Яг нөгөө Монголын олон мянган гэр бүлд тохиолдож байгаа бол нэг юм манай гэр бүл тохиолдсон байхгүй. Нэг нь болохоор эрт онцлогоогоор орж идэгсэн, нөгөөх нь болохоор оройтож онцлуулаад нас барсан юм. Тэгэхээр энэ хоёр төлжил өнөөдөр Монголын амьдралд болоод байгаа учраас тэрийг гаргаж ирсэн. Тэгээд одоо ингээд хор тавдар гэдээ ярихаар ер нь Монголын эмнэлэгт нэг энэ арт том итгэл алдарсан байх. Одоо ерөөсө хор тавдрын онш сонсуулгүй юу гадаад руу хамаг юмаа барьцаан тавиал зарж үрээл явдаг. Эсвэл үнэтэй эмнэлэг рүү гүгэл очдог. Тэгэл одоо хаалганд орсноо дараа хэмчилгээ танаа дээр ирж байгаа зү. Тийм л дээ. Тэгэхээр би энэ дээр яг таны асуултанд хариулахын өмнө би нэг зүйлийг хэлмээр санагдаад байна. Ер нь монголчууд сэжгээр өдөж сүжгээр идэгнэ гэж сайхан үг байдаг. Тэр эмчилж байгаа эмчтэй, тэр эмнэлэгтэй хүн бүрэн итгэлтэй байх хэрэгтэй байдаг. Энэ эмчтэд би очиод энэ эмч бол миний амийг бүрэн аварна гэсэн итгэл найдвартай байх хэрэгтэй. Тэгэхээр энд бол эмчийн эмнэлгийн нэр хүндийн асуудал яригдах юм. Тэгэхээр өнөөдөр эмч эмнэлгийнхаа нэр хүндийг унгаана гэдэг бол эргээд тэр өвдсөн хүмүүст маш ашиггүй тийм байдал үүсдэг. Ягаад тэгэхээр өнөөдөр жишээ нь би жишээ татхад хавдар судлалын үндэсний төв дээр өнөөдөр элэг тайрах хагалгааг бол манай эмчнэр өдөрт хэд хэдий хийдэг. Жилдээ 200-300 орчим хүнд зөвхөн элэгний хавдартай хүмүүст элэг тайрах хагалгаа хийгээд хагалгааны хүндрэл олон улсын түвшинд бол нэг 103%-аас бага байх хэрэгтэй гэдэг юм стандарт байт юм л да. Өөрөөр хэлэх юм бол хаалгааны хүндрэл 100 хүнд хаалгаа хийхэд 3-аас доош байх хэрэгтэй гэж. Манай эмчнэрийн өнөөдөр үндсэндээ 1.8% таа. Олон улсын тэр тавьсан стандартаас бид доор явж. Өөрөөр хэлэх юм бол ямар ч дэлхийн
ямар ч имлэгт хийж байгаа төвшнөөс бид дурдахгүй гэж байна гэсэн үг л дээ. Гэтэл өнөөдөр манай тэр биднэрт өнөөдөр хорт хавдрын эмчилгээ бол өмнө төлбөргүй шүү дээ. Манай улсад. Бидний тэр хийж байгаа хаалгыг Солонгос руу очиод 20-30 мянган доллар төлж хэлж. Тэгэхээр энд юу харагдаж байна гэхээр нөгөө эмч имлэгтээ итгэл сулгарцсныг л харуулдаг байгаа. Тэр итгэл яагаад алга болчих вэ? Энийг яах вэ? Одоо ерөн зүгээр тийм нэг юм руу манайхан ч бас нэг шуурхаараа болохгүй юмыг бол болохгүйгээр нь байлгах гээд ингэж нэг одоо тийм сенсац гэдэг юм уу эсвэл тийм зарим нэг хүмүүсийн санаатай ч үйл ажиллагаа гэдэг гэж магадгүй гэж боддоо шүү дээ. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг юм уу эмнэлгийн нэр хүндийг. Гэтэл тэр нь хинт хортод тусч ийн гэхээр өвчтөндөө хортод тусч. Тийм. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар бол сүүлийн 10 жил бол бараг 80 оноос хойш 20 жилийн хугацаанд хөгжөөгөр хөгжсөн шүү дээ. Өнөөдөр бид нар илэг шилжүүлэн суулгаж байна. 10 жилийн өмнө илэг шилжүүлэн суулгана гэдэг бол бидний хувьд бол мөрөөдлийн дэд мөрөөдөл байсан шүү дээ. Өнөөдөр биднэрт дурангийн хаалгаар өнөөдөр бид нар хэвлэл цэжний хөндийн хавдрын хаалга хийж байна. 5 жилийн өмнө 10 жилийн өмнө энэ бол зүгээр бид нар харахын төдий сонсохын төдий л байсан зүйл байхгүй юу. Тэгэхээр энэ хурдцтай хөгжил явж байгаа. Ямар сандаа 2019 онд 8-9 онд ч бас нэлээд эдийн засаг сайн байлаа. Эмнэлгүүд их хөрөнгө оруулсан. Шинэ технологи нэлээд нэвтэрч ирсэн. Тэгэхэд тэр үед жилд хийсэн хөрөнгө оруулалт нь 80-аас 1980-аас 2000 онд хийсэн 20 жилийн хөрөнгө оруулалтыг зөвхөн 1 жилийн хөрөнгө оруулалт нийцчихсэн шүү дээ. 90 он зах зээлийн нийгэм шилжсэн. Тэрнээс хойш 2000 он хүртэл үндсэндээ 2005 он хүртэл эмчнэр бараг цагнартайгаа л байлаа шүү дээ. Гэхдээ нийгэм яаж ч хямарсан, эдийн засаг яаж ч хямарсан, хямарч болдгоо салбар шүү дээ. Би тэгж ойлгоод эрүүл мэндийн салбар. Яг үнэ. Эрүүл мэнд одоо зэвсэгт хүчин хоёр бол хямарч болохгүй салбар баймаар юм. Би бас яг өөртөө чинь санаа адилхан. Өнөөдөр эдийн засаг хямрлаа гэд бид нэг хүнд 3 ширхэг имэх бол 2-ыг өгч чадахгүй нэ гэж хэлэх бид нарт ирэх байхгүй. Тийм учраас эдийн засаг хямарсан ч хүний өвчин байдаг л байна. Тэр битгий эдийн засгийн хямралаас шалтгаалаад хүний олон төрлийн өвчл нэмэгддэг. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл санаатай холбоотой байдаг. Жишээ нь тэгж тайлбарладаг шүү дээ. Тэгэхээр тэр хямрлаа гэд бид энд хүндөх эмээ хасч болохгүй л дээ. Гэхдээ 2015 оны төсөв танаа эмийн зардлыг хассан тий? 2015 оны төсөв өнгөрсөн жил шүү дээ өдөд хэлцэгч явж байгаад хасагдсан байсан. Ер нь ганц манай эмнэлэг биш л дээ. Даяар хэмжээнд хасагдсан. 20% хасагдсан байсан. Тэгээд тэр асуудал бол нэлээд хүндрэл үүсгэсэн л дээ оны ихэнд. Тэр хүндрэл чинь нөгөө ард түмний нуруунд дээр бууж байгаа шүү дээ. Ер нь тэгдэг л дээ. Одоо жишээ нь манайх гэхэд үндсэндээ шаардлагатай эмнэлгийн хэрэгцлийнхаа нэг 60 орчим хувийг л авч шít бодлож. Тэгэхээр нөгөө 40% яах вэ гэхээр өнөөдөр ар гэрийнхнийх нь төрөл төрөст аав ээжийнх нь хин нэг нь өвдсөн байхад хүн бол мөнгөгүйсэн ч мөнгийг энэ тэндээс олоод тэр эмийг авдаг. Монголчууд ч бие биендээ хайртай. Илгэсэг ард түмэн шүү дээ. Тэгээд бидний нөгөө авч чадахгүй байгаа хэсэг маань нөгөө өвчтний нуруунд дээр буудаг л да. Харин тэгтээ би энэ дээр бүр онцолж хэлмээр байна. Энэ дээр засгийн газар харин шуурхай авсан шүү. Арга хэмжээ авсан. Эрүүл мэндийн спортын асуудлаа гаргаж тавиад засгийн газар шийдээд тэр хасагдсан төсвийг тодглол шийдэж өгсөн. Тэгсэн юм уу? Тэгсэн. За ингээд цензургүй яриа нэвтрүүлэг хавдрын эсрэг аян өрнүүлээд манай одоо хүнд зочдоос бас дэмждэг хүмүүсээс үзэл бодлоо илэрхийлсэн байгаа. Хоёлаа тэр бичлэгээс үзээд буцаад ярианд оръё. Баясагийн маань хавдрын эсрэг аянд олон хүмүүс нэгдэж байгааг бид бүгдээрээ л харж байна, сонсож байна, уншиж байна. Би ч гэсэн бас энэ хавдрын эсрэг аянд нэгдъя гэж бас бодсон. Яагаад гэвэл өнөөдөр хүн болгон эрүүл байх ёстой. Эрүүл байж ээж бидний нийгмийн Монгол орны эрүүл хэсэг бүрдэж ээж, эрүүл хүн бүрдэж ээж Монгол орн маань өөрөө энэ хавдрын эсрэг аянд бас төрсгийн олон хүмүүсүүд нэгдэж энд бас төрсгийнхаа маань илүүтэй анхаарч байгааг би хараад их баярлж байгаа. Тэгээ энэ ажлын үр дүн гарна гэдэгт би итгэлтэй байна. Хавдрын эсрэг аянд бүгдээрээ хамтдаа нэгтцгээе. Монголд хамгийн түгээмэл байгаа өвчний нэг нь хавдрал да. Тэр талаар та нар яриад
дэмжлэг хүсэж байгааг чинь би зөв ажил гэж ойлгож байна. Их хурлын гишүүд энэ баригд гэсэн байдлын дуусах тал дээр шийдвэр гаргах байлгүй гэж найдаж байна. Ер нь төсөө урж ирсэн үдсэн хэрэггүй зардлууд нэлээд суулгасан байлаа. Тэднээс насж хагаад нэг ганц эмнэлэг дуусгачих болцоо гарах байлгүй. Та нарын ажил зөв байна. Дэмжиж байна. Хавдрын эсрэг хамтдаа нэгтгэцгээе. Монгол Улсын гавьяа жүжигчин Pop дуучин Ариуна бас цензургүй яриа нэвтрүүлэгт өргөдөж оролцож ирсэн. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн байгаа. Ийм хүмүүс их олон байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө нийгмийг, улс төрийг одоо шийдвэр гаргах төвшөнд одоо хамгийн эрүүл лобби хийж штэ өнөөдөр хавдар судлалын эмнэлэгт өргөтгөл бариулъя. Компьютер томографыг өгөх юу байгуулж өгөөч. Төсвийг одоо шийдэж өгөөч гэсэн ийм байдалтай байгаа. Тэгэхээр одоо нэг ийм асуудал байна. Эмч хүн гэж юу н ямар хүний хэлтэй? Эмчи ёс зүй гэж юу юм? Эмчийн мэрэгжил бол их онцлог мэрэгжилтэй. Өнөөдөр эмчээс өөр хүнд алтан амиа даатгах тийм мэрэгжил өөр байхгүй л дээ. Тийм учраас эмчийн мэрэгжил өөр асар их хариуцлагатай мэрэгжил. Ямар сандаа би эмчнэртэй хэлдэг байхгүй. Эмч хүн бол хүнд их буянтай мэрэгжил. Эмч хүн бол тэр буйныг хийдэг. Түүнээс биш өөрт бол одоо юу гэдэм бэ? Нэг шулууг хэлэхэд ашиг багтаа юм шиг мөртлөө хүнд асар их тустай мэрэгжил. Гэхдээ өнөөдөр эмч мэрэгжлийн хүмүүс өөрсдөө хайртай. Би гэхэд эмч мэрэгжлтэй хайртай. Тэгэхээр энэ бол бус мэрэгжлээс би онцлог гэж боддیں۔ Хүний амь насыг өөрийнхөө гарт татгаж байна. Өнөөдрийн хийсэн хагалгаагаа бодоод урд шөнө нойр нөрөхгүй байдгийг шүү дээ юм чинь. Хийх хагалгаа бодоод хийсэн хүнээ бодоод өөрийнх нь төрөл төрөсөнд биш шүү дээ тэр хүн. Өөрийнх нь аав ээж эгчдүү бишэрнэ тэрний төлөө шин нойргүй хондог. Тэр хагалгаа маань яаж байгаа бол шин уцтдаг. Ирж үздэг. Тэрнийхээ төлөө санаа зовдөг. Ийм өөр мэрэгжил бий бол байдаг болов мэдэхгүй байна сайн. Их онцлогтой. Тийм учраас ёс зүй гэж өөрөө ярьлаа. Эмч эмнэлгийн мэрэгжлийн ёс зүй бол онцлогтой. Онцлогтой. Яагаад тэгэхээр эмч мэрэгжил гэдэг бол хүмүүнлэг одоо хамгийн тийм одоо юу гэдэм бэ их өөр дээр ачаа өрсөн мэрэгжил. Тийм учраас тэр хэмжээнд хариуцлага өрдөг. Тэр хариуцлага тэр одоо үүргээ хэрэгжүүлэхийн тулд асар их ёс зүй шаардсан юм мэрэгжил байт юм л та. Их онцлогтой. Эмч хүний хөдөлмөрийг үнэлдэггүй юм шиг манай өнөөдрийн нийгэмд. Одоо хамгийн наад зах нь гэхдээ цалин маш бага авдаг. Яг хоо нийгэм үнэлдэггүй гэж ярьж болохгүй байна. Тэгэхээр өнөөдрийн энэ цаг үед яг хөдөлмөрийн үнэлэмж бол хангалттай байгааг бол бүгд мэдчихэв. Өнөөдөр эмч хүн одоо зүгээр яг би нэг л зүйл хариулъя л да өөрөө нэг цалин хөлс гэж ярьсан учраас өнөөдрийн манай эмнэлэгт нэг 15 жил 20 шахам жил ажиллаж байгаа мэс заслын чадварлаг эмч чин цалин Солонгосын яг тэр зандааны эмчийн цалин хоёр бол 15-аас 20 дахин зөрүүтэй байна. 20 дахин зөрүүтэй байна. Гэхдээ би бол юмыг их өдрөөр хардаг. Энэ цаг үгийг дандаа энэ чигээр үргэлжлэхгүй хаа. Удахгүй л өөр болох байх гэж боддоо шүү дээ. Итгэсэл 25 жил барлаа шүү дээ. Үгүй гэхдээ Монгол улсын хөгжилд бол би итгэдэг. Монгол улс хөгжих ёстой. Улс маань хөгжинэ. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн салбар хөгжинэ. Одоо би хүүхдүүдэд хэлдэг шүү дээ. Манай нэг хүүхд хүртэл эмч болох гээд байж. Эмч болох ёстой. Гэтэл зарим хүн тэгдэм байл. Үгүй ийм баг цалин авчиж ард талаа ар гэрээ яаж авч явах вэ? Тэг өөр мэрэгжил эзэмшиж бизнес ч юм уу. Тэгэхээр би бол Монголын эрүүл мэндийн салбар өөр болно. Эмч хүнийг илүү үнэлдэг болно. Би бол тэгж боддог шүү дээ. Би бол өөрийнхөө хүүхдийг сэтгүүлч болох гэхээр нь бойл гэдэг. Яа тэгэхээр өнөөдөр сэтгүүлч муу нэртэй хүн энэ Монголд л байхгүй. Эмч бол арай дээгүүр хэл та. Гэхдээ бас өөрсдийнхөө эмч нарыг тоодгүй, үл ойшоодаг ийм хандлага байгаад идэг. Тэгэхдээ та сэтгүүлч болсноо одоо сэтгүүлч мэрэгчлээ бас тэгж үзэх байх гэж бодож. Таны өнөөдөр энэ хийгээ сууж байгаа мэрэгжилтэй хайртай. Гэхдээ
дахиж үр хүүхдээ бол ийм мэрэгжил эзэмшүүлж энэ нийгэмд ингэж явуулахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ энэ нийгэмд нэг асуудлыг ингэж хөндөд олон хүний анхаарал төвлөрнө. Би бол харин таныг сэтгүүлч мэрэгжлийг эзэмшсэн харин ч их буянтай ажиллаж гэж бодмаар байна. Эмчийн бол үнэлэмж, эмчийн өөрийн үнд зүйл их өөр л дөө. Эмч хүний мэрэгжлийн гэдэг юм уу их үнд зүйл их өөр гэдэг. Нэг хүнийг амийг аваад тийм ээ олон хүүхэдтэй нэг эмэгтэйгийн амийг аваад үр хүүхэд нь тэр эхийг хүлээлгээд өгнө гэдэг бол эмч хүний том жаргал. Үнэхээр жаргал. Эмч хүн арга тасрах үе байдаг л да. 16 настай айлын инхрээ охинны амийг аварч чадахгүй. Тэр хүний амийг аврахын тулд өстой нэг арга шаргаа барах үе эмчүнд байна. Тэгээд алдчихад өөрийн үр хүүхдээ алдсантай л адилхан боддог. Эмчүний их онцлог, сэтгэл зүйн их олон нарийн зүйл бас их байдаг. Тэгэхээр зүгээр их үнд зүйл нь бол их өөр л дөө. Бусд мэрэгчлээ харьцуулахад би бол их өөр гэж боддог. Манай найруулагч нэг хүний яриаг бэлдсэн байна. Тэгээд тэрийг хоёул үзье та. Хавдараас урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх. Тэгээд одоо оншийн одоо тогтоох асуудал. Одоо нэг номерын асуудал. Тэгээ мэдээж хэрэг эмчлэх асуудал. Хэрвээ энэс шалтгаалаад одоо маш олон хүн хамаг хөрөнгө хүчөө бараад тэгээд одоо горилго тэгэл гадаад руу зорж байна. Үнэхээр бидний сэтгэлийг зовоож байгаа. Нүдэнд ил энэ асуудлаар төр засаг оригтой арга хэмжээ авахаас харахгүй ийм асуудлаа. Тэгээ энэнд бол одоо анхаарлаа хандуулцгаая л гэж одоо би хүсэж уриалмаар байна. Манай одоо хавдар суудын төв маань улсад ганц том эмнэлэг мөртлөө энд бол CT гэж одоо компьютер томограф аппарат байдаг юм билээ. Тэрний одоо бас авч өгч 1.7 тэрбум төгрөгөөр одоо шийдэх ёстой гэдэг асуудлууд бид ярилцаад сая баян хорон дээр сангийн яам, эрүүл мэндийн яам, захиалагч, гүйцэтгэх бүгдийн байдлыг зөөгээд тодорхой тохирсон одоо энэ хуулиудын дээр суулгаж баталж өгнө гэж нэг харж байгаа юм. Ер нь хавдар өвчин бол үнэхээр хүндрэлтэй олон одоо хүн саналж байгаа гэж бид нар одоо мэдэрдэг. Энэ утгаараа цаашдаа энэ аюулт өвчнийг бол одоо амжилих, ангаах. Нэг хэсэг бол одоо хавдар бол эдгдэг өвчин тоонд ордог байсан бол одоо эдгэж болдог гэдэг нь дэлхийн шинж ухаан баталдсан. Бүх төрлийн хавдар эмчилж болж байгаа юм. Тийм учраас энд бол анхаарал хандуул цаашдаа одоо ард түмний хамгаалах монголчуудаа одоо сайхан удаан асуулах зорилгоор ийм тамаарх хэмжээ авах ёстой хэдийнх нь бид авч байна. Цаашдаа улам тамаарх хэмжээ авах ёстой гэж ингэ тодож байгаа маа. Ийт иргэд маань юу их нээлж хавдрын өвчнөд одоо өвчлөлийг одоо болгох энэ одоо нөхцөлийг бүрдүүлэхэд бүгдээрээ хамтдаа ажилласгаая гэж уриалах байна. Хорт хавдар хэмээх ч ялахгүй ирнэ. Хавдрын эсрэг аянд нэгтгэцгээе. Ингээд манай нөгөө дэмжигчд үгүй хэлж байгаа. Тэгэхээр энэ хавдар судлалын эмнэлэг ер нь хэдэн онд анх байгуулагдсан? Та хэддэх дарга нь вэ? Манай хавдар судлалын үндэсний төв 1961 онд анх цацраг төв эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан. Одоо хүмүүс мэдэндээ тэр госпитал, Зэргийн госпиталийн наадтал нэг 2 давхар Баян зүрх дүүргийн эмнэлэг дээр байгаад байсан зам руу харсныг барилгад. Анх тэрийг бариад тэрний томог төхөөрөмжнүүдийг бол зөвлөлт бодлосын тусламжтайгаар барьсан. Тэнд бол тэр үед бол хамгийн орчин үеийн одоо дэвшилт техникүүдийг л байгуулж авах байгуулсан. Тэр үед ч ерөөсөө үндэсний 5 эмчтэй 45 ортой ийм эмнэлэг байгуулагдсан. Тэгээс үүлдээ энэ 1982 онд энэ одоогийн байранда шилжиж орсон. Тэгээд бол тийм 82 онд үндсэндээ нэг 30 гаруй 33 жилийн өмнө гэсэн үг л дээ. Энэ байранд орсон. Тэгээд тусламж үйлчлэгээ бол өргөссөн. Олон чиглэлээр шинэ тасгууд байгуулагдсан, шинэ том төхөөрөмжүүд тавигдсан. Тэр үеийн барилгын доторх одоо эмчийнхээ суух ширээ сандлаас авах том төхөөрөмж бүх юм барилж өгсөн шүү дээ. Одоо тэрнээс 30 гаруй жил болж байна. Тэгээд 2006 онд манайх чинь тэр үед чинь хавдар судлалын улсын хавдар судлалын төв гэдэг байгуулагдаад тэгээд хүчин чадал нь бол нэлээд нэмэгдсэн. 2006 онд бид нэр хавдар судлалын үндэсний төв гэсэн статустай болсон. Улс орон болгонд л ер нь хавдар судлалын үндэсний төв байдаг л да. Тэгээ манайх ч ганцхан эмнэлэг гэж хүмүүс ойлгоод идэв. Уул нь бол эрдэм шинжилгээ судалгаа сургалтын байгууллага байна. Бас давхар хийдэг. Яг улсын хэмжээний яг хавдрын нарийн мэрэгжлийн энэ мэрэгжил арга зүгээр хангаж ажилладаг байгууллага юм л да.
За миний хувьд бол би ерөөсө 6 дахь дараа. Пүү. 62 оноос хойш шүү. 61 оноос. 61 оноос хойш шүү. Тий. Манайх мэрэгжлийн байгуул л да. Тэр дундаа нэлээд нарийн мэрэгжил байдаг. Ангаах ухаан дотроо хавдрын асуудал бол бас их өргөмөц, бас тийм тусдаа хөгжиж явцсан. Манай хувьд бол тэгээ нэлээд тэрнээсээ бол тийм удаа ер нь нэлээд доктортой ажилладаг. Тэр нь үйл ажиллагаанд нь ч бас нэлээд нөлөөлдөг болов уу гэж бид ойлгодог. Таны өмнө хин гэж хүн дарга байсан? Миний өмнө Мөнхтайван гэж хүн байсан. Захирал. Тий. Тэрний өмнө Нямдаа гэд одоо хавдар судлалын үндэсний төв Нямдаагийн нэрнжил гэдэг тий. Нямдаа багш байсан. Одоо миний ч багш миний захирал байсан хүн л дээ. 18 жил манай байгууллагыг Монгол улсад хавдрын тусламж үйлчилгээг зохион байгуулсан. Том эрдэмтэн байдаг. За сурталчилгааны цаг болжээ. Хоёлаа сурталчилгааны дараа эргэж холбогдноо. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өглөөсөө буурлэжийн үрсэн цайлдаг өглөөсөө буян дөрчлөнд үлций бэлэгдэх өглөөсөө You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared, I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Үзэгчд гайхчихж магадгүй та хоёрын энэ зүүсэн ягаан зангаа одоо энийг тайлбарлаж өгөөч та. Энэ ер нь хорт хавдрын дэлхийн нийтийн тэр хорт хавдартай тэмцлийн бэлэг тэмдэг энэ лавандер өнгийн лавандер цэцгийн өнгөтэй энэ зангаа ягаан зангаа байгаа. Тэгээ энэ зангаан дээр бол яг манай бид бүхний өрөө хавдрын эсрэг хамтдаа гэдэг. Өрөө энэ бол яг Монгол улсад одоо бидний яг тэмцэлтэй өөрөөр хэлэх юм бол хавдрын эсрэг үйл ажиллагааны маань бэлэг тэмдэг байгаа. Та ч гэсэн энийг бол энэ одоо бүх арга хэмжээндээр л зүүж явах хэрэгтэй. За ер нь тэгээ дараагийнхаа зочид тэр зүүжээ. Танах боловсон хүчнээ яаж одоо сонгон шалгаруулж авдгийг яаж бэлтгэж сургадаг юм? Тэгэхээр ер нь тухайн аливаа байгууллагын хөгжлийн гол асуудлуудын нэг бол хүний нөөцийн асуудал байдаг. Хөгжлийн асуудал, хүний нөөцийн хөгжлийн асуудал. Хавдар судлалын үндэсний төв бол яг хавдрын төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байгаа ганц байгууллага л да. Яг 3 дахь шатлалын эмнэлгийн үрийг гүйцэтгэдэг. Тэгэхээр манай эмчнэрийг хаана бэлтгэх вэ гэдэг нь асуудалтай байдаг. Өнөөдөр тэр хавдрын нарийн хагалгаануудыг шинэ технологиг бид нар хаанаас сурах вэ гэхээр дандаа гадаадаас сурах хэрэгтэй. Ангаах өндөр хөгжсөн орнуудаас жишээ нь Аз дахь бид нэр Солонгос, Япон, Сингапур гэл. Тэгэхээр манай эмчнэр ямар ч үсэн гадаадтай харьцах боломжтой байх хэвээр тул гадаад хэлтэй байх хэвээр. Бидний нэг барахдаг зүйл л дээ. Манай эмнэлгийн хувьд бол англиар ярьдаг эмч гэж бараг л байхгүй дээ. Англиар ярьдаггүй эмч. Ярьдаггүй эмч. Тий. Тэгэхээр гадны эмчнэртэй очиж шинэ хаалгаа сурыг, шинэ технологиор суралцах их зайлшгүй хэлний асуудал гардаг. Тийм учраас манай шалгуурын нэг бол ерөөс англи хэл байдаг л та. Энэ бол байхаас ч өөр аргагүй ийм шаардлага байдаг. Мэдээж мэрэгжлийн хувьд бол одоо нөгөө хамгийн топ нь ах хэвэл гэж бид бол үздэг. Тэгэхдээ залуучууд авчвал сүүлийн үед их бид нар мэрэгшүүлж байна, сургаж байна. Манайд бол үндсэндээ 3 үеийн эмчнэр ажиллаж байна. 20 эдтэй, 30 эдтэй, 40 эдтэй. Одоо 50 гаруй насныхан бол ер нь хамгийн анхнд нь байна. Эд залуу эмч. Эд залуучууд бий. Тэгэхээр сайхан залуучууд байдаг. За тэгэд
тийм шалгуураар эмчээ аваад боловсруулад гадаад дотоодын үед юм сургаж идэл хувь эмнэлэг аваа явчихнаа. Цалин өндөр амлаад. Тийм асуудал бий. Ялангуяа юмаа сурцсан, юмаа хийдэг болцсон эмчнэрийг бол хувь эмчлэх их урьж ийн л та. Тэгээ үнэхээр бидний нэг хүч өрөхгүй зүйл бол тэдний амлаад байгаа цалин өгч чадахгүй. Эмчнэртаа. Манай эмчийн авч байгаа цалин хэд нуглаад 3, 4, 5 дахин илүү цалин амлаж шүү дээ. Энэ л яг бизнесийн байгууллагын хувьд бол байгаль асуудал баг л та. Зүгээр бидний хувьд бол их харамсалтай. Ганц эмч биш. Одоо совилогч нарын ч асуудал байна. Юмаа үздсэн, мэддэг, чаддаг болцсон. Бас гадаад хэлтэй ийм совилогч нарын хүртэл бас хувь эмнэлүүд авч байна. Тэ. Тэгэхээр тэдний хувьд бол хэлэхэд зүгээр өөрсдөө эмчээ мэргэжлийн сургаж авах нь хамгийн чухал байд юм л да. Нөгөө ганц хүн айлуулдаггүй, ганц мөчр нөгөө нэг гал болдгоо гэдэгтэй адилхан ганц нэг эмчийг суулж аваад бүх хавдрын тусламж үйлчлэгийг үзүүлдэг болно гэвэл тэр бол өрөөсгөл. Ер нь эмнэлгийн орчин гэдэг бол дандаа багийн тоглолт явдаг. Тэнд бол хагалгаа гэхтэл тэр хагалгааны совилогч, наркозын совилогч, эмч, хагалгааны эмч нар тэнд цэвэрлэгээ үйлчлэг хийж байгаа асарч хүртэл энэ бол яг нэг темпэнд нэг хөгжимд бүжиглдэг байх хэрэгтэй. Тийм учраас тэр багийг тэр хэмжээнд очруулна гэдэг бол тодорхой цаг хугацаа шаардна. Тэр дотроос багийн гишүүд үргээ гүйцэтгэж чадахгүй ч магадгүй. Тэгэхээр яах вэ? Дараагийн орж тоглох хүн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь хүнээ бол өөрсдөө бэлдэж авах хэрэгтэй байдаг. Тэрүүн цалингийн асуудал хөндөгч чинь. Энийг харамсалтай нөгөө хийсэн бүтээснээр нь гэдэг юм уу? Бүтээмжээр нь бид цалинжуулж чадахгүй байна. Үнэхээр чадахгүй байна. Одоо биднэрт бол цаанаасаа тогтоогод өгсөн цалингийн шатлал гэж байна. Дээр нь бидний санхүүгийн боломж гэж байна. Тэрэнд бол хязгаарлагддаг. Өнөөдөр хоёр адилхан одоо юу гэдгийг настай ч байна уу, ажилласан жилийн ойролцооч хоёр хэмжээлээ гэтэл тэр хоёрын гаргаж байгаа бүтээмж өөр өөр. Тэр нь тохирсон цалинг бид өгөх тийм боломж. Та бол одоо за энэ их сайн эмч олон жил ажилласан гэ энийхийг нэрээд энийхийг хасна гэсэн тийм юм байхгүй. Надад тийм боломж байхгүй. Танаас нь тогтоогод өгсөн цалин л үү? Үндсэндээ тогтоогод тэр шатлаас одоо тэр минимум хэмжээс доош өгч болохгүй. Дээшээ өгч болно. Гэхдээ тэр нөгөө бидний одоо тэр хүний цалинг тэр тухайн шатлалынх нь хэмжээгээр тогтоогод цаанаасаа бид авч байгаа учраас тэр хүний цалин нэмж өгөх тийм боломж биднэрт алга л да. Тэгэхээр энэтэй ургуулгад ярихад бол энэ эмнэлгийн засаглалын асуудлыг нэлээд өөрчлөх шаардлага Монгол улсад гараад байна л да. Манайх бол төрийн эмнэлэг одоо улсын хэмжээнд ажиллаж байгаа 3 дахь шатлалын 2 дахь шатлалын 30 орчим эмнэлэг байгаа. Энэ бол бүгд төрийн эмнэлгүүд. Санхүүжилтэн цаанаасаа төсвөөс ирнэ. Улсын төсвөөс маш хяналттай шүү дээ. Түнс хин нэг кармалаа явуучих тийм боломж бол одоо л юм байхгүй шүү дээ. Цалиндаа тэдийг өгнө. Эмэндээ тэдийн ашиглалтынхаа зардал сахилгаан дулаандаа тэдийн. Тэгэхээр ингээ бүгд бол хатуу хайрцагсан тийм зардлын зүйл ингээ санхүүжиж байгаа. Бид нар өнөөдөр ашиглалтын зардлаа хэмнэлээ гэхэд тэр мөнгөөрөө барилга засч чадахгүй. Тийм их биднэрт байхгүй шүү дээ. Хэмнэлсэн мөнгөөрөө нэг эмчийг шагнаач боломж. Тийм боломж байхгүй. Ер нь эмч нарын ахуй хангамжийн асуудлыг яаж шийддэг? Одоо байр орон сууцын төрөөс өх үү? Тийм одоо бол боломж байхгүй шүү дээ. Төрөөс одоо хувь хүн одоо үндсэндээ л яг нөгөө төрийн орон сууцны гэдэг юм хөнгөлөлттэй зээлийн асуудалд байгууллага хамруулах боломж байвал хамруулна гэхээс өнөөдөр эмчтэй нэг байр аваад өгөх нөтөл бид нар цалингаач үндсэндээ чөлөөтэй одоо юу гэдгийг танд илүү цалин өгье. Бид нар тэр шинэ хувийн эмнэлгүүд рүү тэр өндөр цалин амлаад явж байгаа эмчнэрийг бол чинь барьж тогтоож чадахгүй л байна шүү дээ. Тийм чадахгүй. Тийм тэгэхээр биднэрт тэр эмнэлэг тэр их мэдлийн тодорхой хэмжээгээр өгөх шаардлагатай болоод байна. Өөрөөр хэлбэл одоо өнөөдөр гэхэд манай засгийн газар нэг хуулийн төслийг өргөн барьсан л да их хурлд. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын хууль гэдэг. Энэ бол нодонгоос хойш яригдсан гишүүд нэлээд одоо ажлын хэсгэн дээр ажиллаж байгаад одоо бол засгийн газар өргөн барьж байгаа. Тэгэхээр энүүгээр болох юм бол эмнэлгийн тэр хагас бие даасан байдлыг бий болгох ёстой гэж. Өөрөөр хэлэх юм бол эмнэлэг бол тэртээ тэргүй өмч нь улсын өмчтэй. Улсын хөрөнгөөр тий. Зүгээр тэр менежментийн тодорхой хэмжээгээр өөрчлөх, эрх мэдлийн санхүүгийнх нь эрх мэдлийг нэмээд санхүүжилтийн их усрын тодорхой болгоод ингээд явах юм бол өстой нөгөө би
одоо юу гэдгийг өндөр бүтээмжтэй эмчтэй илүү цалингийн өгөх. Залуу эмчнэрт бол арай бага өгч өгд юм. Үнэхээр одоо онцгой тийм шин технологи нэвтрүүлсэн эмчнэрт хүртэл би урамшуул цалин өгөх. Ганц эмч биш. Энд бол совилогч нар байгаа. Инженерүүд байна. Асрагч нар байна. Бүхий шатныхаа. Ер нь тэр эмнэлэгч нь хэрэггүй хүн гэж байдаггүй. Бүгд өөрийн гэсэн үүрэгтэй. Одоо тэнд сайхан цэвэрлээд явж байгаа үйлчлэгч хүртэл нэг хоног ажиллаа хийхгүй бол тэнд хүн гიშхийн аргагүй аргагүй үздэг шүү дээ. Тэгэхээр энэ бол багийн ажил. Тэгэхээр тэр багийн гишүүдийг бүгд нь л тэр одоо юу гэдэм бэ цалин хөлсний асуудлыг шийддэг. Өнөөдөр бид нар хэмнсэн мөнгөөрөө өрөө тасалгаагаа нэг гоё болгоч жишээ нэ. Хүн хүлээж авдаг заалаа хүртэл айтайхан болгоод засвар хийгээд одоо хувийн эмнэлгүүдээс өнөөдөр дутаад ах юу байх юм? Өнөөдөр манайхан юм үзэж нэлээд нүдтэй л та монголчууд аль орны эмнэлэг ямар байдгийг, зочдууд нь ямар байдгийг одоо бол ер нь хинч үзэж мэддэг болсон шүү дээ. Тэгэхээр тэр жишээ Солонгосын улсын эмнэлгүүд байдаг л да. Улсын эмнэлгүүд. Гэхдээ тэрний менежмент бол одоо их чөлөөтэй. Өөрөөр хэлэх юм бол эмнэлэг өөрөө тодорхой санхүүжилттэй бүрдүүлнэ. Тэрийгэ захиран зарцуулах хэрэг нь эмнэлэгтний өөртөө байдаг байхгүй юу. Гэтэл яг Монголын бидний өнөөгийн нөхцөлд бол хараахан тийм одоо хууль эрхцэн орчин бүрдээгүй. Ер нь энэ рүү явах хэрэгтэй. Ер нь энийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бүрдүүлж өгөх ёстой. Тэгэх юм бол өнөөдөр юм болгон дээр улсын гар хардаг байдал ч гэсэн багасах хэрэгтэй байхгүй юу. Одоо дээвэр усгойжлоо хөтөл засах мөнгөө яамаар хөөцөлтөө сангийн яамаар хөөцөлтөд явах биш. Өөрсдөө дотооддоо зохицуулаад тэр асуудлаа шийддэг хэмжээнд очил улсын нурам дээрээс хүртэл төсвийн нурам дээрээс хүртэл нэлийн юмнууд буух юмнууд байгаа шүү. Танайч одоо хандив авах хэрэггүй. Энэ ер нь хандивын асуудлыг чинь нөгөө бас хуулийн зохицуулалтаар ер нь үндсэндээ зогсоосон шүү дээ. Ашиг сонирхлын хуульд байж байгаа. Аливаа төрийн байгууллага хандив авч болохгүй. Гэтэл нөгөө одоо жишээ нь Америкийн гэхэд ихтэй сургуулиуд юм эмнэлгүүд хандив их авдаг. Тэр ихтгэл хандив дээр тогтдог санхүүжилттэй тийм эмнэлгүүд судалгааны юу хүрээлэнгүүд байна л да. Ерөөсөө л сайнс нат хүмүүсийн өглөг буян дээр тогтдог. Тэрүүгээр ч их зүйл хийдэг. Тэгэхээр зүгээр тэр нэг ялангуяа төрийн үйлчлэгээ дотор эмнэлэг сургуулиуд бол арай өөр байх хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Үнэхээр сайнс нат хүмүүс юм өгөхөд тэр санхүүжилтийг аваад мэдээж тэрийг хин нэг нь кармалаад хин нэг нь захирлан кармалаа явахгүй шүү дээ. Тэр чинь бүхний ил тод байдалтай л зарцуулагдах хэрэгтэй. Аль хэрэгтэй юм дээр нөгөө эмч сурах асуудал дээр юм уу? Эсвэл гаднаас эмч урьж авчираад хэрэгтэй технологи заалгахтаа байдаг юм уу? Үнэхээр өнөөдөр бидэрт хэрэгтэй байгаа тэр тоног төхөөрөмжийн санхүүжилтийг босгоход хүртэл зардаг болох юм бол энэ айгүй том төвшлөл. Захирлын халаас гэснээс нэг сонирхолтой асуулт байна. Та хувийн бизнестэй юу? Эмнэлгийн салбарт. Над яг эмнэлгийн салбарт бол ямар ч бизнес байна. Энд тэнд ингээ онцлогоо хийдэг түмүү байхгүй. Надад онцлогоо хийдэг битгийл нэг үүдээ эмнэлэг гэдэг нэг кабинет ч байхгүй. Нэг аптекч байхгүй. Хүмүүс ингэдэг энэ эмнэлгийн дарга нар эмч нар чинь хувьтай аптектэй, хувьтай онцлогооны газартай тийшээ явуулчихна. Тэр нь очихоор асар өндөр үнэтэй гэдэг нэг юм ойлголт ер нь бол нэлээд хүйдэ байна. Энэ одоо нөгөө танад байдаг одоо жишээ нөгөө томограф гэтэл өөр эмнэлэг рүү явна тийм үү? Эмийн зардал хасангууд тэрийг одоо бодвол аптекийн зааж өгдөг байлгүй тийм. Тэгж би сайнаар бодох юм. Эсвэл үнэхээр тийм бизнес байгаад байна уу? Ер нь энийг бол ард түмэн тэгж ярьдаг л да. Байдаг гэж зүгээр. Одоо бол би шууд хэлэхэд бол чинь за миний хувьд бол яг хувийн хувьд бол тийм асуудал ямар ч зүйл байхгүй. Энийг бол олон мэднэ. Тэ манай хамт олонч мэднэ. Зүгээр ер нь энэ бол нөгөө дутагдaltaй гачаалтай байгаа үеийн зовлон байгаа байхгүй. Зовлон байгаа. Өнөөдөр би зөвтгөж байгаа юм биш шүү. Жишээ нь эмч эмнэлгийн ажилчтай. Гэхдээ үнэхээр бид хангалттай сайхан цалин хөлсөй нөгөөд хүнийг нэг орой ажиллаа тартчихад нөгөө ядарсан эмч штэ. 8 цаг 10 цаг зогссон халгаан зогссон эмч орой очиод хүн яхаа тараад ч юм уу зөвлөгөө өгөөд хоёрын эмнэлэгт мөнгө олж чадахыг бид бол хорж чадахгүй. Хорих ямар ч бидэрт ирэх чалга тийм одоо юу гэдэг одоо үндсэндээ бол хүсэл чалга. Яг тэгэхээр бид тэр хүний амьдрах хэмжээний хангалттай гэр бүлийн жижиг хэмжээний тэр орлогыг өгч чадахгүй. Гэхдээ энд бол нөгөө ёстой мэрэгжлийн ёс зүй байх хэрэгтэй. Ёс зүй байх хэрэгтэй. Мэдээж ажил дээрээ үзээд онцлоод асуудлыг шийдэх боломжтой хүнийг хувийнхаа эмнэлэг рүү явуулна гэдэг энэ бол ёс зүйн асуудал. Ёс
ерөөсөө асуудал. А тэр юу гэдгийг одоо манай эмнэлгийн хувьд жишээ нь компьютер томограф байхгүй үнэхээр л хувийн эмнэлгүүд рүү явж байгаа шүү дээ. А манай эмчнэрийн одоо юу гэдгийг уншаад тэр онцлогоонд нь ашиглаад тэр хүний асуудлыг шийдэх хэмжээний өнөөдөр зураг авч байгаа одоо тэр компьютер томографтай цөөхөн нэмлэг шүү дээ. Өнөөдөр ерөөсөө интернет сонгодоо гранд мед гэдэг юм хідэн хувийн том нэмлэгүүд л байна. Мэдээж хин нэгнэр нь хувь хүн аль руугаа очих нь болгоны өөрийн сонголт. Улсын эмнэлэг тоног төхөөрөмж муутай, хүчин чадал муутай бусад нөгөө хувийн эмнэлгийн санхүүжих гол юу болж байна тийм үү, хэрэгсэл болж байна. Яг хөө тэднийг буруутгах яг хөө гэхдээ хувийн эмнэлгүүд танаа ачааллыг хуваалцаж чаддгүй. Тэгэхээр ийм юм л да зүгээр хувийнхч вэ, улсынхч вэ энэ Монгол хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа. Нэг хэсгийнх нь ачааллыг нуруунд дээр аваад тийм ээ. Нэг хэсэг одоо чинь манад байхгүй аппаратн дээр аль нэг хувийн эмнэлэгт очиод онцлогоо хэлэхэд ер нь бол хувь улсынх гэж ялгахынд бол бас зохисгүй байгаа юм л да. Ягаад тэгэхээр хүн ардынхаа эрүүлийн төлөө ажиллах чинь нэгэн төрлийн байгууллага, нөгөөх нь хувийн эмчлийн байгууллага. Ер нь алийг ч гэсэн төв дэмжих хэрэгтэй гэж. А зүгээр өөрөө чинь асуусан одоо ямар юугаар нь хэллээ сая? Ачааллыг хуваалцаж гэнэ гэдэг нь бол ер нь сайхан хувийн эмнэлгүүд байгуулагдаж байна. Мэдээж улсын эмнэлгийн хэмжээний өндөр хэмжээний тохиолдолтой хүн орлооч гэсэн гадны эмнэлгээс дутхгүй сайхан орчинд, дулаан орчинд ядаж нэг айтайхан суух сандалтай нөгөө асар сувлэгч нь хүрэлцээтэй эмнэлгүүд байна. Тий. А гэхдээ өнөөдөр хорт хавдрын эмчилгээ өөрөө их өртөг зардал өндөртэй. Дээр нь Монгол улсад өнөөдөр хорт хавдрын эмчилгээг бол үндсэндээ төр бүрэн хариуцдаг. Яг нь зарим хэсгийн хувь хүн өөрөө нуруунд дээр үрж байгаа боловч ер нь бол төр бүрэн хариуцж байгаа. Тэгэхээр ийм үед бол тэр хавдрын эмчилгээг хийгээд бидний ачааллыг бууруулах тийм боломж л угсаа алгал байна л да. Ер нь бууруулж чадахгүй байна. Ямар хэсэгт үйлчлэж ийм гэхээр нэгдүгээр төлбөр өндөртэй байна. Тэгэхээр тэр төлбөр өндөртэй гэдэг чинь мөнгөтэй хүн очиж үйлчлүүлэх нэ дээ. А тэгэхээр мөнгөтэй хүн очиж үйлчлүүлнэ гэхээр гадагшаа явж тэр гадаад очиж эмнэлгийн тусламж үйлчлэгээ аваад байгаа хүмүүсийг л барьж үлдвэл энэ бол гадагшаа явж байгаа асар их мөнгө, асар их хүмүүсийн цаг зав хэмнэх юм байна. Уг нь тийм юм. Уг нь. А түүнээс биш одоо хавдар судлалын үндэсний төв дээр өнөөдөр чинь бид бол тэр мөнгөтэй вэ мөнгөгүй вэ бүхэл хүнд үйлчлэх ёстой шүү дээ. Тэр утгаараа тэр манай ачааллыг бол одоо буулгах хэмжээнд ажиллаж байгаа юм л бол алга л та. Үнэхээр алга байна. Хорт хавдраар өвдсөн хүмүүст одоо ингээд эмчнэр маань оншин хэлдэггүй. Гэхдээ тэр нь бол одоо арга ирнэ гуйдаг байх л та. Гуйдаг юм да ер нь бити хэлээч гэдэг. Энийг ер нь яаж зохицуулах вэ болоод байгаа. Монголчуудын бас нэг онцлог байна л да. Их ах дүүсэг. Их одоо илгэмсэг. Яг бусад олон улс орн гэдэг юм уу үндэсний ястантай харьцуулахад их онцлогтой юм шиг байна. Өөрөөр хэлэх юм бол миний өвчин гэдэг бол одоо миний гэр бүлийн те бүгд зовдөг. Тэрний төлөө явдаг. Тэгэхээр энэ нэг тийм сэтгэл зүй юм яваад байгаа юм. Түүнээс биш уул нь яг эмч эмнэлгийнхаа тэр этик буюу тэр ёс зүйн яг одоо зөв нь юу юм бэ гэхээр хүн өөрийнхөө өвчний нууцыг хувь хүн өөрөө л хэлж мэдэх хэрэгтэй байхгүй юу? Эхэлж. Ерөөсөө л хувь хүнд өөрт нь л хэлнэ. Тэр хүн хэнд хэлэхгүйгээ өөрөө шийддэг. Ер нь тийм зарчим л бүх улс оронд ер нь энэ бол эмчийн ёс зүйн том асуудал. А гэтэл Монголд эсрэгээр яваад байт. Аав ээж миний аав одоо ийм хавдартай гэж онцлогдлоо өөрт нь бити хэлээрээ. Тийм ээ? Гэт тэгдэг штеп бид нэр нь монголчууд олон тэгдэг. Тэгээ бид бол зөвлөлт юм. Хэлэх ёстой шүү өөрт нь. Өөрт нь хэлэх ёстой. Нэгдүгээр түн өөрөө мэдэх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тийм учраас тэрийг бол аль болох хэлэх ёстой. А зүгээр хизээ хаана хэрхэн хэлэх үү гэдэг бол тэр тухайн эмчийн эмнэлгийн ажилтны бас тэр өөрөө бодож шийдвэр гаргах ёстой юм чи. Түүнээс биш эхлээд хувь хүнд нээлтдэг болох ёстой. Ер нь монголчууд энд бас нэг ер нь цаашдаа шилжихгүй бол олон асуудлууд гарч ирж байна. Тэр манай нэг эмч тохиолдсон явдлыг би энд ярих гэж бодож байна л да. Яг нэг
хүний одоо 60 хэдтэй нэг хүн хорт тавдраар өвдөд ярьж л дээ. Тэгээ хүүхдүүд нь дагуулсан. Тэгээ манай аавын өвчний битгий хийчээ гэдэг. Тэгээ яг тэр хүн өөрөө ирээд тэгээд нэлээд хоншин шатны хавдар байсан. Тэгээд тэр чинь өдөр сараар л биеийн байдал муудсан байна. Тэгээд ерөнхийдөө хэвтэрт ороод тэгээд тэгж хэлсэн байгаа шүү дээ. Надыг ядаж 2 сарын өмнө, 3 сарын өмнө миний оншиг хэлчихгүй явдаа. Миний имжлэгдэхгүй гэдгийг та нар хэлчихгүй явдаа. Тэгсэн бол би надад хийж бүтээх ард талдаа бас хийгээд үлдээх юм байлаа гэж хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр хүн бол одоо ялангуяа зах зээлийн нийгэмд бид нар шилжлээ. Одоо олон л харилцааны асуудал шинээр бий болж шүү дээ. Гризлийн асуудлууд хүртэл яригддаг болж байна. Яг үнэ. Хиндэ юугаа өгөх юм, яах юм, ямар асуудлуудаа би зэгцлэх юм. Одоо бид нар тэр кинонод хүртэл үзэж шүү дээ Холливуудын. Тийм би хавдартай одоо тэр бүгд лист гээд нэг кино гарч ирсэн шүү. Тэрэн дээр бол ингээд өөрийнхөө хийж үзэх юмыг бичээд бүгдийг би хийж дуусгалаа гэж. Одоо надад бол өөр зүйл байхгүй гэдэг. Энэ бол тэр кино боловч энэ бол амьдралын бас нэг хэсэг. Тийм учраас хүнд өвчнийх нь аливаа ямар ч өвчин байсан. Зүгээр тэрэнд бол сэтгэл зүйчийн тусламж авах уу, эмч ямар үе шаттай хэлэх үү гэдгээ өөрсдөө шийдэх болохоос тэрний өмнөөс бус түн шийдвэр гаргадаг шүү дээ монголчууд. Одоо ерөөсөө хагалгааг нь хэлэхээ болио аав их. Тэгэхээр та нар өөртөө нэрсэн юм хэрэггүй яриаггүй. Ярихгүй ч болохгүй л тэр хувь хүний өөрийн үндсэндээ нөгөө өвчтний эрх гэж үүд юм. Patient's right гэдэг. Тэр хүний өвчний нууц бол тэр хувь хүний нууц. Одоо манай хувь хүний нууцын тухай хуулийн дээр хүртэл байгаа шүү дээ. Эрүүл мэндтэй холбоотой нууц бол тэр хувь хүний нууц. Тэрийг өөр хин нэгэн тэр хүн зөвшөөрөх хол залруулах. Бид нар нэрээ аимшигтайгаар зөрчдөм биш үү те. Тэгэхээр энэ нэг тийм ёс заншилтай юм уу холбоотой асуудлыг бол ер нь аажимдаа яг л энэ байдал руу шилжихгүй бол энэ бол олон асуудлыг үүсгэдэг. Гэр бүлийн хувьд ч гэсэн эмчилж байгаа эмчийн хувьд ч гэсэн маш хүндрэлтэй байдал үүсдэг шүү дээ. Тэгдэг. Зүгээр гэсэн чи яасан бэ эмчи гэж асуудаг байхгүй. Тийм байхгүй. Хоргоо гэсэн чинь яагаад идэхгүй байгаа юм бэ? Яагаад хүндрээд байгаа юм бэ? Тэгэхээр нөгөө эмч маань бас өөрөө ёс зүйгээ зөрчиж ар гэрийнхэнтэй л адилхан худлаа хэлж шүү дээ. Тэгэхээр тэгж болохгүй. Энийг бол хэлэх хэрэгтэй. За өвчтөн ингээд нас орчлаа гэж бодъё. Тэгэхээр тэр ар гэрийнх нь ерөөсө тэр чигээрэл яг 25 дартай юм шиг үлддэг сэтгэл санааны хувьд маш их доголдсон байдаг л та. За өвчтөн өөрөө 25 дартайгаа мэдлээ гэхэд бас сэтгэл санаагаар маш их өмнө. Энийг танах зохицуулдаг сэтгэл зүйн эмчилгээ байдаг. Тэгэхээр ер нь 25 дар гэдэг нь өөрөө их тийм хүнд архаг өвч. Олон сар жилээр өвддөг. Эмчлэгдлээ ч гэсэн олон сар жилийн эмчилгээ шаардлагатай байдаг шүү дээ. Ер нь 25 дарыг даван туулна гэдэг бол эмчилгээгээ дуусгаад тэгээд тодорхой бид нар бол нэг хяналтын хугацаа 5 жил үүд. 5 жил дотор 25 дар дахиаг бол энэ хүн бүрэн төгс эмчлэгдэжээ гэж жишээ нь үздэг баг. Тэгэхээр одоо тэр асуудал дээр ч ер нь нэлээд бэрхшээлтэй зүйлүүд бий л дээ. Ялангуяа тэр үлдчихэж байгаа арга гэрийнхэн бол сэтгэл санааны нэлээд доголддог. Тэрийг бас хаяадаг сэтгэл зүйн асуудал баймаар юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол юу гэдэг юм л да. Манай төв дээр бол ер нь сэтгэл зүйч ажилтдаг юм. Клиникийн сэтгэл зүйч гэдэг. Тэр үйлчлүүлж байгаа өвчтөнтэйгээ харьцдаг. Дээр нь арга гэрийнхэнтэй харьцдаг. Харамсалтай нь ганц хүн ажилдаг. Тэр болгон 200 хэдэн өвчтөн тэр болгон хүрч чадахгүй байна л да. Тэгвэл энэ үйлчлэгээ бол одоо ганц сэтгэл зүйчээс гадна манайд бол нийгмийн ажилтан ажилдаг. Тийм ээ. Ер нь багаар ажиллахыг л бид хичээдэг. Тэр болгон хүндээ хүрч чадахгүй байна уу гэж бид хүн боддог. Тэгэхээр л нөгөө биднэрт орон тооны асуудал гарч ирээд байдаг байхгүй. Түүнээс биш ер нь хавдрын өвчтөнд бол тэр эмэн болон тэр месасл эмчилгээ тэр туяа эмчилгээнээс гадна тэр сэтгэл зүйн эмчилгээ тэр нөхөн сэргийх эмчилгээ бол аюул тун байр суурийг эзэлдэг юм. Тэгэхээр манай өргөтгөлийн барилга орох юм бол тэр хавдрын нөхөн сэргийх эмчилгээг бол бид нэр шинэ шатанд гаргаж тавих төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөтэй байж байгаа.
Тэгээд энэ маань нэг 7 хоногийн дотор 14 хоногийн дотор шийдэгддэг. Асар удаан хугацаанд одоо эмчлэгдэх шаардлагатай байдаг болохоор арга ирэх их бэрхшээлтэй. Тэгээ одоо манай вебсайт дээр бас та бүхэн юу нэвтрүүлэх явцад гаргах байх гэж бодож байгаа. Тэнд бол ер нь хавдартай хүмүүс зориулсан нэлээд олон зөвлөгөөнүүд бий. Тэрийг бол бас эмчлэгдэж байгаа хүмүүс маань уншдаг. Зүгээр бас бос хүмүүс ч гэсэн танилцах боломжтой нэлээд зөвлөгөө бий. За цензургүй яриа хавдар эсрэг аян гүйнүүлж байгаа. Тэгэхээр одоо бас манай дэмжиж байгаа энэ аянд одоо хамтарч оролцож байгаа хүмүүсийн бас нэг жижигхэн ярилцлагыг үзүүлье. За цензургүй яриа гэж нэвтрүүлгээр энэ хавдрын одоо эсрэг дуурч байгаа энэ одоо хөдөлгөөнийг дэмжиж байгаа маа. За ер нь бол манайд намчрахж болохгүй, улс төржиж болохгүй хэд хэдэн салбар байгаа юм. Тэрний нэг нь бол энэ эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбар өөрөө улс төржиж, намчрахж энэ явсны сүүлийн олон жилийн бидний урагшгүй байдлаас болоод ийм хэмжээнд бол очсон. Анхаарах ёстой хамгийн түрүүнд анхаарах альч нам нь байсан анхаарад өөрчлөх ёстой маш том салбар юм байгаа юм. Дайлангуй хавдар дээр бол бид нар өнөөдөр дэлхийд эхний 3 байрыг эзэлж байгаа гэдэг бол эмгэн л. Цензургүй яриа хавдрын эсрэг аянд монголчууд ахан дүүс та бүхнийг хамтдаа нэгдэхийг уриалж байна. Би ч гэсэн дэмжиж байна. Хүн төрсөн л бол дөрвөн үннээс тойрдоггүй, төрдөг, өвддөг, өтөлдөг, үхдэг энэ дөрвөн жам бол дөрвөлээ хүнд байдаг. Баян ядуу, хөгшин залуу, эр эм ер нь ямар ч хүн энэ дөрвөн үннээс тойрдоггүй. Энэ дөрвөн үнний нэг нь бол өвчин дотроо энэ олон зууны турш хүн төрлөختний аюуллын харангад илтдэг энэ хор тавдраг гэдэг зүйл бол үнэхээр монголчуудын сэтгэлийг түгшээсээр байна. Монгол улсын их хурл төр засгийн газраас энэ сэдв рүү анхаарлаа хандуулаасай гэж цензургүй яриа нэвтрүүлэг аян одоо санаачлан зохион байгуулж энэхүү аяныг манлайлан иргэдийнхээ дунд төр улсынхаа одоо сонорт хүрэхээр ажиллаж хагаад би бас одоо үүнийг их талархан дэмжиж байна. Жилд ер нь хичнээн хүн одоо хор тавдрагтайг шинээр онцлогдтыг. 2014 онд бол 5483 хүн хор тавдраг шинээр онцлогдсон байна. 5483. Ер нь зүгээр жилд бол нэг 3500 2014 оны хувьд бол нэг 3536 хүн хор тавдрыг бол бас нас орсон байгаа. Өнөөдөр Монгол улсад бол нэг 14,000 хүн хор тавдар гэсэн онцтой амьдарч байна. Үндсэндээ нэг 30 гаруй хувь нь 5-аас дээш жил болсон хор тавдар онцлогдоод юм хүмүүс байна. Ер нь эмч болгон хор тавдрыг эмчилдэг эмч болж чадах уу? Энэ хор тавдрыг буюу хавдрын эмч болно гэдэг нь өөрөө нэлийн шат амжилттай л та. Өнөөдөр ангаахын их сургууль төгсөөд тодорхой хугацаанд тэр дүүргийн эмнэлэг өрхийн эмнэлэг дээр ажиллаад тэгээд дараа нь бол яг хавдрын нарийн мэргэжил эзэмшнэ. Хавдар судлаач гэж мэргэжил байдаг. Энэ бол 2 жилийн сургалтаар одоо бэлтгэж байгаа. Тэрнээс гадна жишээ нь дөрвөлжлөн онцлогооны юм шиг юм, медицинлын юм шиг юм уу те. Тусдаа бас нарийн мэргэжлээ төгсдөг. Ер нь нэг ойролцоогоор нэг 11-2 жил болж ижил яг эмч болж байна доо. Тий. Хавдрын эмнэлгийн дарга байх хэцүү юу? Уг нь төрхийн эмнэлгийн дарга байвал илүү гоё юм уу? Дандаа сайхан мэдээ сонсч идэг. Хүүхэд төрлөө. Манай мэргэжлийн онцлог биелтэй. Ер нь хавдрын эмнэлэг гэдэг бол яг бид бүхнийг хүүхд төрж байгаа юм шиг бүгдийг сайхан баяр жаргалтай гаргаж чаддаггүй. Энэ бол үе шатнаас их шалтгаалж байна. Мэдээж баярлаад талархаад үнэхээр одоо явдаг олон хүн бий. Одоо би өөрөө ч хавдрын эмчиж исэн үнийг бодоход аль одоо 90-ад онд дагалгаанд ороод хавдраа бүрэн идгээд өнөөдөр сайхан ажил хөдөлмөрөөр явж байгаа олон хүн бий. Баярлсан талархснаа зөвөр таархтал нүдэнд нь л талархал илэрхийлэгдэх юм олон хүн байдаг. Яг хөө чадахгүй бид өөрсдийн хүч өрөхгүй тэмч цаг үе тэмч хүмүүс олон бий л дээ. Тэгэхээр
Ер нь мэрэгчлэлтэй дуртай да. Миний хувьд бол. Өнөөдөр би бүхнийг одоо жишээ 100 хэмжлэгдээ гарлаа гэхэд 97 8 хүн нь бол баярлаа гэд гардаг. Бас бид бүхний хүч өрөхгүй зарим зүйл дээр ч гэсэн бидний алдсан онсон тохиолдлууд ч бий. Нэг хүнийг гомдоогоод гарах, нэг хүнд хайхрамжгүй хандах. Нэг бухимдсан нэг юмч мухаа ажиллах юм байна шүү дээ. Амьдрал дээр бол тэнд чи олон хүн байгаа учраас тэнд дотор янз бүрийн хүмүүс байна. Гэхдээ энэ мэрэгжил бол сайхан мэрэгжил. Хавдрын эмч болсон тэгэл хавдрынхал эмчийг хийдэж шүү дээ. Манайд одоо эмчээр орё гэсэн очроо. Гэхдээ тэр болгоныг бид авах тийм боломж байдаггүй. Бүх юм цаана хэмжээтэй эмчийн тоо тусдаа төсөв бүх юм л одоо хязгаарлагдсан учраас тэр болгон тэгж чаддаг. Зүгээр бидний сүүлийн жилүүд нэг хийгээд байгаа ер нь зөвхөн бодлого бол юу юм гэхээр хавдрын эмчилгээг ганцхан хавдар судлалын төв дээр биш. Өнөөдөр аймгийн эмнэлэгт хүртэл хавдрын хөнгөвчлөх болон хим эмчилгээг хийх боломж бүрдсэн шүү дээ. Өнөөдөр харамсалтай нь бүх аймагт энэ жигдэх яваад хим эмчилгээгээ жишээ нь хийж чадахгүй, хөнгөвчлөгөө хийж чадахгүй байгаагаас биш. Ер нь энэ бол 2010 оноос хойш бид нар бол аймагуудад 5-аас доош хүртэл хавдрын тасаг байя. Тэнд бол хавдар судлаач эмч одоо бол байдаг. Тэрэн дээр нэмэгдээд хөнгөвчлөгийн тустай эмчтэй болъё. Совилогчтой болъё, хавдар бүршигчтэй болъё гэдэг. Үндсэндээ одоо орон нутгийн эмнэлэгүүд бол нэг 5 хүнтэй баг хавдрын тасаг үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо тэгээ энэ жил саяын бид манай эрүүл мэндийн спортын сайдын шинэ туршилт гаргасан. Ерөөсөө аймаг дүүргүүд 15-аас доош хүртэл хавдрын тасаг байгуулдаг. Хүндээ ойрхон байх хэрэгтэй. Хавдар судлалын төвд хэвтэх гэж тэр хаа холын ус аймгаас ч үгүй юм уу? Нэг хүнийг онгоцоор 2-3 хүн дагж ирдэг шүү дээ. Ер нь хүнд өвчин болохоор гар гэрийнх нь бол байн хамт явна. Тэгээд тэр хүмүүсийг энд хүлээлгээд хэвтүүлээд ингийн оронд тэр орон нутагт нь тусламж үйлчлэгээ хүргье гэдэг рүү бид анхаарч байгаа. Ер нь цаашдаа хавдрын халгаагч гэсэн энэ төрөлцсөн мэрэгжлийн эмнэлгүүд энэ дүүргийн эмнэлгүүдийг одоо шинэ зохион байгуулад нэлээд өргөн одоо үйл ажиллагаа явуулдаг болох гэж байгаа. Тэгэхээр дүүргүүд ч гэсэн хийдэг болъё, аймагуудад хийдэг болъё гэдэг дээр бид нар бол нэлээд анхаарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол төвлөрлийг сааруулъя. Хүндээ ойрхон үйлчлэгээ үзүүлдэг болъё гэх. Тэгээд бид нар бол эмч нарыг мэрэгжил дэлгүүр сургалтанд нэлээд чинь хавдрын одоо элэг цэсний мэс заслын эмч, хавдрын бүдүүн шулуун гэж одоодны мэс заслын эмч гэдэг бүр нарийн мэрэгчлэр бэлддэг тэр програмыг бол одоо эхлүүлээ явж байгаа. Тэр эмчнэр бол яг л манай эмчнэртэй хамт ажиллаад тэгээд жилийн дараа бол тэр мэрэгчлээ аваад гараад аль нэг эмнэлэгт очиод тэр хавдрын хагалгаа хийх боломжтой. Аймгийн эмчнэрт видеогоор хагалгаа заах боломж бий юу та нарт? Ер нь бол яг хэвдээ ер нь манайхан бол их очдөг штэ. Ер нь аймагуд руу одоо хавдрын аян гэдэг та мэдэндээ. Хавдрын аяны хүрээнд бол бид жилд бол нэг 10 гаруй аймагт очиж байна. Тэрний бол 3-4 аймагт манай яг тэр тухайн орнууд тохиолдод байгаа хамгийн одоо зөвлөлт тохиолж байгаа хавдрын хагалгаануудыг эмчнэртэй хамтран хийдэг. Тэгэхээр энэ бол яг ажлын байр дээрх сургалт. Хүн яг хөө видеогоор харж болно. Өнөөдөр цахим хөгжсөн ямар ч юмч хаанаас ч гэсэн ямар хагалгаа ямар байдгийг бол интернет рүү ороод үзэх боломж бүрдсэн. Гэхдээ гараараа бариад нүдэрээ хараад үнэрийг үнэрлээд ингээд мэдрээд хийнэ гэдэг бол бас өөр л дөө. Тэгээ бид нар орон нутгийн дарга нартай хэлдэг. Та нар эмчнэрээр явбал бид энд нь сургая. Ганц хагалгаач биш. Тэнд онцлогооны эмчнэр байна. Ер нь тэгээд явуулдаг л та. Зүгээр энэ цаашдаа улам өргөжих хэрэгтэй юм байна. Хөдөөгийн эмчнэр манай дээр ирж сурыг. Бид зайлшгүй шаардлагатай технологиг сурахын тулд эмчнэрээ гадагш нь явуулъя. Энэ дээр хүртэл санхүүжилтийн асуудал их чухал байдаг. Хавдрын эмнэлэг рүү ордог ганцхан гарц бай. Зүүн талаасаа. Хэрвээ урд талаасаа яаралтай өвчтөй ирж байгаа тохиолдолд бүтэн тойрж иж ордог. Одоо сансрын тойргоор бүтэн тойрж ордог. Яагаад нөгөө талдаа гарцгүй юм бэ? Ер нь бол бид бол гарц гаргах тийм бодлоготой. Бид нар ер нь холбогдох байгууллагууд газрын албанд онц байдлын газар ингээд энэ газрууд бол хандсан л да. Дахин нэмэлт гарцыг гаргая гэдэг. Тэгээд тэгэхээр нөгөө хамгийн гол нь ингээд тойроод манайхад чинь ингээд нэг хүрээлээд байшингууд баригдчихсан, оргол баригдчихсан, үйлчлэгийн байгууллагууд баригдчихсан. Тэрүүгээр гарц харахад маш төвхтэй байдаг. Маш төвхтэй л байд юм байлээ л дээ. Гэхдээ нэмэлт гарц бол зайлшгүй шаардлагатай. Аливаа ослын үед ч гэсэн нэг хаалга хаагдахад бид нөгөө хаалгаараа гаргах хэрэгтэй байхгүй юу?
Энэ газрын асуудал бол бидний бас нэг сэтгэл зовсон. Баруун талынхаа байрны сүүхтэл ярьчмаар харагдаад илээ дээ. Тэрийг онгойлгоход бол. За, урлаг хүлээн авч ирж ярилцсан. Танд баярлалаа. Бидний цаг өндөрлөж байна. Улсын төсөв батлагдахад томографтаага өргөтгөлийн байрны мөнгөтэйгоо ингээд улсын төсөвт тусгуулах болтугай гэж хүсээ. Тэгээд танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Би нэг ганц нэг You don't know what's in store. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.